Өнөөдөр хүмүүс их үерт итгэхгүй байгаа шалтгаан нь тэд бэлэн байгаа тодорхой мэдээлэл, нотлохоонуудад хүрэлцэж чадахгүй байгаатай холбоотой байх гэж би боддог. Тэд зүгээр л entertainment болон олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд олзлогдсон байдаг. Дээр нь бас Библийг маш зохиомол, утгагүй зүйл болгон гуйвалсан Нова гэх мэт кинонууд ч их бий. Олон хүмүүс иймэрхүү кинонуудыг Библийг ойлгох их сурвалж гэж ойлгодог. Мөн бидний дотор гүн гүнзгий суйрлагдсан хувьслын онол, геологийн он тооллын багна гэх мэт. Хүүхдүүдэд дэлхий хэдэн тэрбум жилийн настай хүн бол байгалийн гинжин хэлхээний бүтээгдэхүүн гэж зааж байгаа зүйлүүд олон байна. Гэтэл их үер бол ер бусын үзэгдэл байсан. Их үер бол Бурхны шүүлт. Их үер хүн төрлөختнийг устгасан юм. Их үер болсон нотлохог хүүхэд залуучуудад ер заадаггүй. Уг нь шинжлэх ухааны 90 үе болох өнөө үед эхлэл номд гарч байгаа түүхүүд үнэн гэдгийг бүрэн нотлон харуулж болохоор байна. Энгийнээр хэлэх юм бол нэг талаасаа хүүхэд залуучууд мэдээлэл авч чадахгүй байна. Нөгөө талаасаа хүнээ сайх айдас энд байна. Библи тэр чигтээ үнэн, түүх, шинжлэх ухаан гэдэгт итгэхгүй байгаа нь ч үүнтэй холбоотой юм. Тэд тэнэг харагдах вэ гэдгээс эмээдэг. Шинжлэх ухааны нэвтрүүлэх хөтөлж буй цагаан өнгөрөхтэй хүмүүсийн занал хийлэлтэй ч энэ нас холбоотой. Тэгэхээр миний бодлоор тэд бусдад тэнэг харагдахыг хэмээн айж байна. Гэхдээ гаднах байдалд бүх анхаарлаа хандуулалгүйгээр харин ийм зүйл байх боломжтой эсэх мөн түүхэн үндслийг харах юм бол энэ нь үнэхээр үнэмшилтэй, итгэж болох зүйл гэдэг нь тодорхой юм. Уламжлалт шашингүй үзэлтэй эрдэмтэд одоо өнгөрснийг ойлгох түлхүүр гэж үздэг. Харин Библи бидэнд өнгөрсөн үе бол өнөөдрийг ойлгох түлхүүр гэж хэлдэг. Өнөөдөр дэлхий яагаад ийм байгааг ойлгох түлхүүр бол их үер юм а. Зөвхөн геологийн талаас төдийгүй хүн төрөлхтний талаас дэлхий яагаад өнөөдөр ийм байна вэ? Энэ хүртэл явж гэдгийг ойлгож мэдэх нь хөөгч авдар ба их үертэй нэгт холбоотой юм а. Хүн бүр өөрийнхөө түүхийг сонирхдаг. Тэгвэл гарал үүслээ ойлгох түлхүүр бол даруй их үерийн тухай юм а. 19-р зууны үед сая жилийн тухай ойлголт бий болсон. Ийм их үер болон Библиэл дээрх цаг тооллыг санаатаагаар үгүйсгэсний үр дүнд ийм үзэл баримтлал бий болсон байдаг. Олон чуулганууд их үер бол бүх дэлхийг хамарсан геологийн ач холбогдолтой зүйл байгаагүй. Дэлхийн нас тийм чухал биш гэсэн дүгнэлтэд хүрэх болсон. Тиймээс өнгөрсөн 100-аас 150 жилийн турш үерийн талаарх ойлголт байхгүй болсон. Өнөөдөр ч гэсэн ихэнх Христэд итгэгчид үүнд үл тоомсорлох байдлаар хандаж байна. Үер дэлхийн насжилттай холбоотой гэсэн энэ асуудлын талаар итгэгчид бараг боддоггүй. Үнэн дээр бол энэ маш чухал асуудал юм. Бид өнгөрснөөс жишээлбэл чулуужсан олдуруудаас юу болсныг мэдэж болно. Эргэн тойрноо харсан ч маш олон зуун чулуулгын давхаргуудыг харсан ч тэдгээр нь усаар хэлбэлчсэн тунмал давхарх бий болсон гэдгийг ойлгоно. Үер бол Бурхан нүглийг шүүдэг гэдгийг сануулга байсан. Тэрээр мөн дэлхийг дахин шүүх болно гэдгээ хэлсэн. Тэр үед Бурхан бузар мөг шийтгэхийн тулд үерийг илгээсэн юм. Үер болсон шалтгаан нь энэ юм а. Бузар мөг шийтгэх нь чухал. Энэ бол шудраг ёс. Шудраг ёс гэж юу вэ? Хөөгч авдрыг хийх болсон шалтгаан нь үертэй гайхалтай уялдаа холбоотой байсан нь хүний гэм нүгэл шүүгдэх ёстой байсантай холбоотой юм. Дэлхий 2 дахь шүүгдэх цаг ойртож байгааг Библи тодорхой харуулж байна. Бид дэлхийг шүүсэн анхны шүүлтийг ойлгож итгээгүй бол 2 дахь шүүлтэд бэлдэж бэлэн байж чадахгүй. Ирэх шүүлтийн үр дүн нь үүнээс илүү утга учиртай байж чадахгүй. Деважн уу тамуу гэсэн асуудал бас байх болно. Ариун Библиэд Бурхан сүнсийг нь хөдөлгөн зааварчилснаар Бурханы арт түмний бичсэн энэ ном хүний жинхэнэ их үндэс. Хүн төрлөختний түүхийн эхлэлээс яриагаа эхэлдэг. Бидний бодож итгэж байсан шиг дэлхий хэдэн сая жилийн настай биш гэдгийг тэрээр бидэнд хэлж өгдөг. Тэрээр мөн бид сармагчин эсвэл бич игэл биетээс үүсээгүй юм. Харин хайраар дүүрэн нэгүүлсэнгүй шудраг нэгэн болох Бурхан биднийг бүтээсэн гэдгийг хэлж өгдөг. Нэгэн цагт бүхэлдээ Деважн гэж нэрлэгдэж байсан үсгэлэнтэй тэр ертөнцийг Бурхан өсөн нэмэгдэж өнөр өтгөн болог хэмээн хүнд бэлэг болгон өгсөн. Эхлэл номонд Бурхан бүх бүтээлээ яг 6 өдрийн дотор бүтээж дуусгасан тухай хэлсэн байдаг.
Тэрээр бүтээсэн бүхнээ харахад тэр нь нэн сайхан байжээ. Дөрвөн хоногийн дотор Бурхан тэнгэр болон газрыг бүтээж дуусгасан. Харин 5 дахь өдөр тэрээр далайн том, жижиг амьтдыг аль алийг нь бүтээсэн. Мөн энэ өдөр тэрээр задгаа огторгойн үсгэлэнт тэнгэрт дүүлэн нисэх гоёмсог жигүүртэн шуудыг бүтээсэн. Харин тэрээр 6 дахь өдөр үлэг гүрүүл гих мэт хуурай газрын бүхий л сүрлэг амьтдыг бүтээсэн бөгөөд бас хүнийг бүтээв. Бурхан мөн газар дээр цэцэрлэгийг байгуулсан бөгөөд түүний голд амийн мод байлаа. Цэцэрлэгийн голд Бурханы бүү идээрэ гэж тушаасан бас нэгэн өөр мод байлаа. Харамсалтай нь хүн өөрт байсан чөлөөт хүсэл зоригийнхоо дагуу ариун хийгээд зөвхт Бурханы эсрэг нүгэл үйлдсэн. Чөлөөт хүсэл зориг нь үр дүнд дагуулгатай. Нүглээс олж хүн төрлөختөн харанхуйд хаягдах болсон. Уналтаас өмнө Бурхан бүтээсэн бүхнээ харахад тэр нь нэн сайхан байсан. Бүгд ёсоор л болсон. Бүх зүйл түүний хүссний дагуу болсон байсан. Эхлэл номны төгсгөлд Бурхан өөрийнхөө бүтээсэн бүгдийг харахад нэн сайхан байжээ гэсэн. Сүүлийн 3 ишлэлд Бурхан хүн хийгээд амтан, жигүүртэн шувуудад ургамал ногоог хүнс тэжээл болгон өгсөн ба эндээс бид тэр үед хэр зэрэг сайхан байсныг тэд нэг нэгнийгээ барьж иддэггүй байсныг харин үрт ургамал хийгээд үрт жимсийг иддэг байсныг ойлгоно. Энэ нь тэр үед дэлхий ямар сайхан байсныг бидэнд хэлнэ. Бүтээл нь гим зэмгүй цэвэр байдал дотор байсан. Бурханы зан чанарыг бүрдүүлж харуулдаг байсан. Бурхан бол сайн. Бурхан бол бузар муу хийгээд үхлийн зохиолч биш. Бурхан цэцэрлэгт орж хүнтэй харилцаж байсан. Бурхан хүн хоёр харилцаж нэг нэгнээ харж байсан. Бидний мэдж байгаагаар уналтаас өмнө хүн мөнх амьдрахаар байсан. Бурхан Адамд чи түүнээс идсэн тэр өдөртөө зайлшгүй үхнэ гэж урьдаа сануулсан. Гэвч Адам идсэн чи үхэх болно гэж Бурхан хэлсэн. Чамаа газар шорооноос авсан тул чи тоос шороондоо очих болно гэсэн. Энэ бол мах бодийн үхэл юм аа. Ийхүү нэг хүнээр үхэл орж ирсэн. Адам Ева хоёрын мах бодийн хувьд үхэж эхэлсэн. Харин уналт улмаар бүх бүтээлд нөлөөлөх болсон юм. Газарт хараал хүрсэн. Бүх бүтээл ялзарлын болжлоос олж яолж байна. Харамсалтай нь бид өнөөдөр уналтын бодит үр дүнг хаанаас ч олж харж чадгаар болсон байна. Ингэж гажиж эвдэрсэн ертөнцөөс бид өнөөдөр үхэл, хүчирхийлэл, ялзрал, худал хуурмаг, үзэн ядал, нүглийг харж байна. Хүн Бурханы оршуугаас хөөгдсөн ба Бурхан болон хүний харилцаа анх байсан шигээ дахин нөхөн сэргээхдэггүй. Хүн Бурханыхаа хүсийг туслуулан хөдөлмөрлөх болсон бөгөөд эцэст нь өөрийг нь гаргаж авсан газар шороо руугаа буцах болсон. ертөнцид тохиолдсон зүйл бол энэ юм. Энэ нь Этробик өөрөөр хэлбэл бүх юмс ялзарч, задарч, эцэстээ үхлийн объект болдог гэсэн ерөнхий ойлголтыг өгсөн. Дэлхий бүхэлдээ ийм юм. Өөрөөр хэлбэл хадгалагдах хугацаатай болсон гэсэн. Энэ үйл явдал дэлхийг тэр чигт нь өөрчилсөн юм шүү. Хүний сүн сэтгэлээс ахуулаад бараг бүх зүйл муудаж дороотно. Тэр ч бүхэл амьтан хүртэл махчин эсвэл хортой болсон. Урд нь хор хөнөөлгүй байсан зүйлүүд өвчин үсгэгч вирус болсон. Бүх зүйл үндсээр өөрчлөгдсөн. Ургамал хүртэл өөрчлөгддөг. Ургамал гинэт хогийн ургамал болж боомлогдох болсон. Газарт хараал хүрсэн, зангуу халгаа ургуулах болсон. Одоо бидний амьдарч байгаа энэ дэлхий тэр чигтээ анхны дэлхий биш юм а. Энэ бол уналтанд орсон дэлхий юм. Уналт бол дэлхийг тэр чигт нь өөрчилсөн юм шүү. Асар том сүрэл, бүхий л үйл явц болсон. Бүх зүйл уналтанд оржээ. Уналт бол үнэхээр эцгүй эмгэнэлтэй үйл явдал байсан. Бурхан анхны шүүлтээ явуулахаас өмнө бузар муу нь өсөж төлөвшөх ёстой байсан. Эзэн Бурхан нэгэн цагт бүх зүйл нь маш сайхан ертөнцийг бүтээсэн юм.
Гэвч анхны хүн Бурхны тушаалыг зөрчих үед хүний эзэмшилд орох газар нүгэл хийгээд үхэлд унсан. Энэ нь цаг хугацааны явцад улам бүр дордсон юм. Зөвхөн хүн өөрөө гэлтгүй хүний ноёрхол дор байсан бүх зүйл дагаад завхарсан байдаг. Амьтад махчин болж нэг нэгэн рүүгээ бас хүн рүү ч гэсэн дайрдаг болсон. Нэгэн цагт Бурхны сайн сайхнаар дүүрэн байсан дэлхий одоо бузар мууг магтах болжээ. Эцэс төгсгөлгүй хүчирхийллээр дүүрсэн юм. Деважингийн хамт хүний гим зэмгүй байсан сэтгэлч гэсэн сургаггүй болсон. Хожим эзэн Есүс бидэнд хэлэхдээ хүний хүүг залран ирэхийн өмнө дэлхийн яг Ноагийн өдрүүдтэй адил байх юм гэж хэлсэн байдаг. Үерийн талаар судалдаг ихэнх геологчид дэлхий тэр чигтээ маш уран дулаан, зөөлөн, уур амьсгалтай байсан гэж үздэг ба хувьслын онолыг баримтлагчид ч гэсэн ийм байсан гэж үздэг. Антарктидад нарсан ой, үлэг гүрүүлийн олдор олдсон зөвхөн их газрын шилжилт хөдөлгөөнтэй холбоогүй юм. Өөрөөр хэлбэл энэ нь зөвхөн газар твүүд байрлаж байсантай холбоотой зүйл биш юм. Мөн дэлхийн цаг агаар илүү уран дулаан, зөөлөн байсан ба Эквадорын бүсээс туйл руугаа сунаж үргэлжилсэн. Бүс нь өтгөн ургамалтай, илүү ногоон, илүү шигүүн ойтой байжээ. Одоо бол бидэнд ийм ой байхгүй л дээ. Одоо бол бидэнд нүүрсний ордуудыг бий болгох, эсвэл өнөөдрийн нүүрсний давхаргад шаардлагатай. Нүүрс түргчийн их усүрийг хангахуйц ой мод огт алгаа. Дэлхийн уг нь илүү тансаг, илүү дулаахан, илүү шигүү ой модтой, илүү их ургамал ногоотой байх байсан. Их үерийн өмнөх ургамлын хэмжээ нь хамаагүй их, бас хамаагүй тансаг байсан нь тодорхой. Үерийн өмнө байсан зөөлөн хөрс, уран дулаан уур амьсгал, шимт хижээлтэй хүнс ногоо. Амьтдынхын амьдралтай харьцуулах юм бол өнөөгийн бидний амьдарч байгаа дэлхий тэдний хажууд цөлөл гэсэн үг. Чулуучсан олдууруудын дунд яг одоогийнхтай адилхан амьтад олон байх хэрнээ тэднээс хамаагүй том байдаг. Чулуучсан олдуурууд авраг биетнүүдийн олдурч гэсэн байна. Эдгээр нь үерээс өмнөх ертөнцид биологийн талаас амьдралд илүү тохиромжтой байсан гэсэн үг. Анхандаа бол давшгүй өндөр уул нуруунууд байгаагүй. Бас асар том цөл газарч гэж байгаагүй. Бурхан дэлхийг хүн амьдрахад тохиромжтойгоор бүтээсэн. Үерээс өмнө хүн төрлөختөн байгаль орчиндөө ээлтэй байсан. Хүний ёс бус байдлын үүднээс дэлхий муудсан. Хүний сэтгэл санаа, хүсэл бодол нь ямагт муухай болсон. Хүнээс олж дэлхий хүчирхийллээр дүүрсэн гэж Эхлэл 6 дугаар бүлэгт хэлсэн байдаг. Тухайн үед дэлхий маш аимшигтай газар болж хувирсан. Хүний сэтгэл санаа, хүсэл бодол муухай болж дэлхий хүчирхийллээр дүүрсэн. Дэлхий дээрх мах цустай бүхний үйл явдал эвдрэн завхарсан. Хит их нүгэл, хүчирхийлэл, ёс бус байдал. Газар авсан тул Бурхан тэдний газартай нь хамт устгана гэж айлцсан. Харин үлдгэсэд болох Ноа болон түүний гэр бүлийнхэн Бурханы мэлмид таалыг хүртсэн. Тэд бусдын нэг адил завхралгүйгээр үлдсэн учраас Бурхан хүн төрлөختнийг хадгалж авч үлдэж чадсан. Гэхдээ хүмүүсийн сонирхлыг татдаг өмнөх нэг зүйл бол үерээс өмнөх хүмүүсийн наслалт юм. Ноа 600 настай байсан бөгөөд хөөгч авдраас буусныхаа дараа хүртэл 350 жил амьдраад 950 наснда өөд болсон. Хөвгүүд нь хөөгч авдраас буусныхаа дараа тэгж их удаан амьдраагүй ч гэсэн ямар ч тач 500 орчим насалцгаасан байдаг. Дараагийн үеуд нь 400 жил, 300 жил гих мэтчлэн багассаар байсан байдаг.
Абрахамын эцэг Тера дээр ирэхэд тэд 200 орчим насалдаг байсан. Харин Абрахам 175 насалсан. Наслалт нь багасж гин гэсэн үг юм а. Адам Ева хоёрт ямар ч мутац байгаагүй. Үерээс өмнөх эхний 10 эцэг өвгдийн дунд мутацийн түвшин маш бага байсан. Тиймээс ч наслалтын хэмжээ хоорондоо бараг адилхан байв. Гэхдээ үерийн үеэр ямар нэгэн зүйл бий болсон. Тийм учраас үерээс хойш хүн төрлөختөн гайхахаар доройтож эхэлсэн байдаг. Тэндээс эхлээд дундаж наслалт эрс багассан юм. Хэрвээ график өгөгдлийг харах юм бол энэ нь таныг гайхшруулах бах. Өгөгдлийг нь бид Библиэс авсан юм шүү. Уг нь Библиэс шинжлэх ухааны үндслэлтэй өгөгдөл найдахгүй. Гэтэл энэ өгөгдөл нь хатуу буурах шугамыг мөрддөг тул гайхалтай гаргаж ирсэн байдаг. Үер болохоос өмнө хүн бараг 1000 орчим насалж байсан гэж Библиэд бичсэн байдаг. Тухайн үеийн хүмүүсийн дундаж нас одоогийнхоос хамаагүй өндөр байсан тул энэ нь зарим хүмүүст ойлгомжгүй санагддаг. Гэхдээ Эхлэл номонд дурдсан 90 үед үүний сэжүүр нуугдаж байдаг. Эхлэл номон дээрх үерийн дараах Адамын үр удмын насжилтыг тооцоолж үзэх юм бол энэ бол задрал гэгддэг математикийн ойлголт дээр үндэслэн загварчилж байгаа юм. Хэрв та үерийн дараах бүх хүмүүсийн насыг графикаар зурвал насыг нь хуурамчаар бичжээ гэж хэлэхээр аажмаар доошилж буй налуу шугамыг олж харах биш, харин оронд нь экспоненциал буурч буй морийг харах болно. Мэдээж яг адилхан хоёр хүн байхгүйгаас хойш бага зэргийн ялгаа гарах болно. Тэгвэл түүхэнд эдгээр 90 үеүүдийг тэмдэглэж ирсэн тэдгээр хүмүүс задралын морийг бүтээж чадах өгөгдлийг үлдээхийн тулд хоорондоо хуйлдцгааж байсан хэрэггүй. Харин энэ нь дэлхийг хамарсан үерийн үр дагаврыг тооцоолсон өгөгдөл байна гэж хэлж болохоор өөрөөр хэлбэл гамшигаас үүдэлтэй байгаль орчны өөрчлөлтөөс болж хүний насжилт эс буурсныг харуулсан тооцоо мэт байна. Гамшигт сүйдсэн дэлхийгээс шимт хижээлэр баялаг хоол хүнс авах боломжгүй болсон. Мөн өмнө байгаагүйгээр гений мутац явагдах болсон юм. Эдгээр түүхүүдийг тэмдэглэж байхдаа хинч экспоненциал задралын морийг үүсгэх графикт түүх үлдээж гэн гэж бодож байгаагүй нь үнэн юм. График дээрх энэхүү нарийн морийг үнэндээ үерийн үр дүнг тодорхой харуулж байгаа нотлохоо юм а. Ноагийн үерт итгэдэггүй хүмүүсийн ихэнх нь үүнийг шоолж тоглоом тохуу хийдэг. Тэдний ноцтой зүйл олгож байгаа асуудалт нь тэгэд тэр их ус хаашаа алга болсон юм бэ? Угаасаа тэр ус хаанаас гараад ирсэн юм бэ? Ийм байдлаар тэд Ноагийн хөвгч авдрыг тохуурхдаг. Ноагийн хөвгч авдар нь үнэн юм. Discover сувгийн тусгай нэвтрүүлэг хүртэл байдаг. Тэнд жүжигчид Библийг уламжилж ирсэн үндэс болон жүжигчилсэн тоглолт хийснийхээ дараа энэ бол үнэн түүх гэж хэлсэн байдаг. Тэнд Ноаг цээжээрээ нүцгэн түүнийг өмссөн халзан ер нь яг Египт хүм маягаар дүрсэлж харуулсан байдаг. Харин Ноагийн хөвгч авдрыг шар айрагны хүлэг онгоц мэт дүрсэлсэн байдаг. Би тоглоогүй байна. Discover Channel Ноагийн хөвгч авдар гэд хайлт хийгээд үзээрэй. Үнэн түүх гэж тэд хэлсэн юм. Тэд яаж мэдсэн юм бэ? Бодит түүх бол энэ гэж хэлээд хөвгч авдрын бүтцийг шоолж ямар ч бат бих харагдахааргүй онгоц салж бутарч байгааг харуулж байна. Би Ohio мужийн их сургуулийн магистрант байхдаа яг Библиэлд бичснийхэн дагуу хөвгч авдрын өргөн хийгээд уртыг нь геометрийн өнцгөөс нягтлж харж үзсэн. Дараа нь хөвгч авдар динамик тогтвортой байсныг энэ нь босоо баруун зүүн аль тал руугаа 90 градус тогтвортой байж чадхаар байсан гэдгийг харуулдаг. Өөрөөр хэлбэл аль ч тал руугаа 90 градус хүртэл эргэсэн ч буцаад тогтвортой байдалтай очиж чадна гэсэн. Мэдээж хөвгч авдар ийм хэмжээнд хазаах юм бол дотор байгаа хүн амьтан зүгээр байж чадахгүй нь мэдээж. Гэхдээ ямар ч энэ нь тогтвортой байдлыг нь харуулж байна. Бүтцийн хувьд хөвгч авдар ямар ч бэрхшээлтэй даван туулж чадхаар байсан нь тодорхой байна. Нэгийг харьцах нь 200 гэсэн харьцаа байгаа юм. Би усан дотор сан тавихад 1 инчийн хэмжээтэй хэмжигч төхөөрөмжийг оруулахад долгионы хэмжээнийг нь хянж үзсэн байдаг. 500 футын өндөртэй давалгаагаар цогсон ч энэ нь тогтвортой хിവэрэ байв. 500 футын өндөртэй давалгаа гэж хизээч байх боломжгүй юм. Дашрамт хэлэхэд цунами ер нь 100 орчим футын л өндөртэй байдаг. Энэ бол авдрын тогтвортой байдал юм. Ихэнх амьтад хөвгч авдарт орох шаардлагагүй байсан юм. Ихэнх амьтад хөвгч авдар дээр гарах шаардлагагүйсэн ургамал, шавжнууд шаардлагагүйсэн юм. Зөвхөн уушгаараа амьсгалдаг амьтад л авдарт орох хэрэгцээтэй. Ихэнх нь далаад амьдарч байсан учраас аюулд өртөөгүй гэсэн үг.
Тиймээс Библиэд Ноа авдарт амьтдын төрөл бүрээс 2-ыг оруулсан гэж хэлээгүй. Харин бүх амьтдын төрөл бүрээс 2-ыг оруулна гэсэн. Энд гарч байгаа төрөл гэдэг үг нь Эхлэл номны өссөн үржиг хэмээн Бурхны хэлэхэд хэрэглэгдсэн үг юм. Тиймээс авдар дээр ердөө 1400 орчим төрлийн 7000 орчим амьтан байсан гэж бид тооцоолдог. Амьтдын хэмжээ нь дунджаар томхон хонь эсвэл жижиг үхрийн дайтай л байсан юм. Ихэнх нь үүнээс бага хэмжээтэй байсан. Жишээлбэл том даа нохоо эсвэл цөөвөр чон зэрэг зүйлээс 2-2-ыг оруулаагүй юм а. Тэнд нохооны төрлөөс зөвхөн 2-ыг л оруулсан гэсэн үг. Орчин үеийн генетик шинжлэх ухааны тусламжтайгаар төрөл бүрийн амьтдыг ДНК болон өөрчлөлтүүдийн хувьд агуулад өөрчилж болдгийг бид мэднэ. Тиймээс бүтээлийн эрдэмтэд орчин үеийн английн системтэй харьцуулах юм бол авдарт ямар төрлийн амьтад байсныг одоо судалж байна. Тэгээд ихэнх амьтдын хувьд бол орчин үеийн английн систем доторх овог гэсэн ангилалд хамаарч байна. Хувьслын онолыг баримтлагч нар энэ зүйл дээр анхаарлаа төвлөрүүлээд тэгээд бүр хэтрүүлдэг. Хувьслын онолыг баримтлагч нар хөөгч авдар үнэндээ хэр зэрэг том хэмжээтэй байсныг тооцоолон мэдэж байгаа хэрнээ дэлхийд дээрх бүх төрлийн амьтад хөөгч авдарт багтаж орох боломжгүй гэж үздэг. Ойролцоогоор 50 фут өндөр 500 гаруй фут урттай уг хөөгч авдар нь хүний гараар бүтээгдсэн хамгийн том модон хөлөн онгоц байсан ба үүний дараа орох 1909 онд бүтээгдсэн аврах том модон хөлөг онгоц 450 фут урттай байсан юм. Гэхдээ хөөгч авдар хичнээн том байсан ч дэлхийд дээрх 18 сая төрөл зүйлийн амьтдыг багтааж чадахгүй гэдгийг тооцоолж үзэх нь хэр үр ашигтайгаар хийгдсэнийг мэдэж олох энгийн арга юм а. Үнэндээ бол далайн амьтад шавж сэр нуруугүй амьтан ургамлын төрөл зүйлүүдийг авдарт оруулах шаардлагагүй юм. Бидний мэдэж байгаачлан бурхан Ноад зөвхөн сэр нуруутай хуурай газрын амьтдыг оруул гэж хэлсэн байдаг. Мөн эдгээр амьтдыг Эхлэл номны 1-р бүлэгт гарч байгаа төрөл гэсэн английн шатлалын дагуу хураангуйлж харах юм бол хөөгч авдарт 1400 орчим төрөл зүйлийн 6750 орчим амьтад орох шаардлагатай болсон юм. Бас заавал нас биеинд хүрсэн амьтдыг оруулах шаардлагагүй юм. Нас нь бага байх тусмаа бага зай эзэлнэ, бага эдэн бохирдол бага байлгана. Үерийн дараа ч гэсэн амархан үржиж урт наслах боломжтой. Хөөгч авдар дээр ойролцоогоор 6750 амьтан байсан гэж үзэх юм бол ойролцоогоор 1400 тор хэрэгтэй байсан гэж тооцоолж болно. Хөөгч авдрын эзэл хүний ердөө 20% нь хоол хүнс хадгалахад шаардлагатай байсан гэж үзвэл тор, зам, шат гэх мэт зүйлд шаардлагатай хангалттай зай үлдэж байгаа бөгөөд цаана нь 483 ачааны том чиргүүл байрлуулж болохоор зай үлдэж байгааг та харж байна. Мөн авдрыг барихад бурхны өгсөн хэмжээсүүд нь тогтвортой байдалд хамгийн тохирсон хэмжээс байсныг бид хараад гайхдаг. Хөөгч авдрын хэмжээг томруулж үзэх үед нь орчин үеийн аяллаа хөлөг онгоцнуудтай хэлбэр хийгээд харьцааны хувьд гайхалтай адилхан байгааг та харах болно. Хөөгч авдраас энэ бүхэн санаа авсан юм а. Таны харж байгаачлан хөөгч авдрын нөлөө өнөө хүртэл хүчтэй хэвээр байна. Бүтээлийн төрөл судлал, гидрономик, антрополог гэх мэт шинжлэх ухааны бараг бүх салбарт удаан хугацаанд хөөгч авдар нөлөөлсөн хэвээр байна. Гэхдээ авдар хичнээн шинжлэх ухааны үндэслэлтэй хийгдсэн гэдэг нь харагдаж байсан ч энэ үйл явдлыг зураглаж төлөвлөсөн нэг нь бурхан байсныг мартаж болохгүй. Дэлхийн шүүлт ирснийг тогтоож шийдсэн нэг нь бурхан юм а. Мөн хөөгч авдар доторх бүх хүн ба амьтад амьд үлдэх эсэх нь зөвхөн бурханы гарт байсан юм. Есүс Христ хоёр дахь энэ газар дэлхий дээр ирэхээс өмнө хүмүүс их үерийн тухай нотлох баримтыг зориуд үл тоомсорлох болно гэж 2 дугаар Петр номонд хэлсэн байдаг. Мөн Библийн дагуу харах юм бол тэд үерийн талаар олж мэдхээс санаатайгаар зайлсхийх болно. Петр хэлэхдээ эцсийн өдрүүдэд хүмүүс Библи болон Есүс Христийн дахин ирэлтээр доог тохуу хийж харин Ноагийн үерийг шиг өөрсдийн хүсэл тачаалаа дагах болно гэж хэлжээ.
Нова хөөгч авдар барь гэсэн Бурхны үгийг биелүүлж, Бурхан тэднийг үерийн дундуур удирдна гэдэгт итгэлтэй байсан шиг бид ч гэсэн Бурхан Новагийн гэр бүл болон авдар дээрх бүх амьтдыг төгс хамгаалах чадвартай байсан гэдэгт итгэх ёстой юм аа. ертөнц хийгээд түүн доторх бүх зүйлийг бүтээсэн Бурханы хувьд сонгосон амиудаа хамгаалж үлдээх нь тийм хэцүү зүйл гэж юу? Мэдээж үгүй. Тиймээс үерийг нотлох баримтыг санаатаагаар үл ойшоосон. Тэдгээр хүмүүсийн нэгэн адил байлгүйгээр харин Бурхан болон түүний үгэнд итгэсэн эдгээр хүмүүсийн хамт тооцогдоцгоё. Учир нь үнэхээр бид эцсийн цаг үед амьдарч байгаа билээ. Библиэд хэлэхдээ бороо асгарч эхэлсэн тэр өдөр амин амьсгалтай бүх амьтад Новагийн гэр бүлийн хамт хөөгч авдарт орсон бөгөөд тэдний араас хаалгыг нь хааж эрх шүүлтээс аварсан нэг нь Бурхан өөрөө байсан гэж хэлдэг. Энэ нь бүх дэлхийг хамарсан үер юм. Библийн их бичвэрээс маш тодорхой үнийг бид хардаг. Ялангуяа ашигласан нэр томьёог нь харахад тийм байна. Тэр үерийг Мабул гэсэн байдаг. Мабул бол маш өвөрмөц еврей хэлний үг юм. Хуучин гэрээнд өөр ганцхан газар энэ үг хэрэглэгдсэн байдаг нь Дуулал номны 29-ийн 10 дугаар ишлэл юм. Ингэхдээ эзэн үерийн дээгүр хаан болон суусан гэж бичигдсэн байдаг. Энэ нь их үерийг маш өвөрмөц нэр томьёогоор тэмдэглэсэн гэсэн үг юм. Тэгэхээр энэ нь үнэхээр онцгой үер байсан юм. Эхлээд бид үер болон үерийн зорилгын талаар ярив. Нэгдүгürt энэ нь ихэнх хүмүүсийн боддог шиг зүгээр нэг нүгэлтэй хүнийг устгах гэсэн зүйл байгаагүй. Эхлэл номны 6 дугаар бүлэгт Бурхан хөөгч авдар доторх Новагийн гэр бүл болон амьтдаас бусад бүх хүн амьтныг газартай нь хамт устгах гэж хэлсэн байдаг. Түүний энэ зорилго биелэхийн тулд бүх дэлхийг хамарсан үер буух ёстой. Дараа нь хөөгч авдрын талаар ярих юм бол Новагийн гэр бүлтэй бусад амьтдыг бас аварсан нь үерийн дараа амьтдын фермтэй байлгахын тулд байгаагүй юм. Эхлэл номны 7-гийн 3 дугаар ишлэлд газар дэлхий дээрх бүх амьтдын үр удмыг үлдээхийн тулд гэсэн байдаг. Дараа нь бүх хамаг гэсэн нэр томьёо давтагдчихэв. Тэнгэрийн доорх амин амьсгаатай бүхэн. Бүх газар дэлхийд дээрх амин амьсгаатай хамаг биетэн бүх хамаг тэнгэрийн доорх гэсэн энэ үгнүүд нь Эхлэл номны 6 дугаар бүлэгт нийт 60 удаа гардаг. Нэг үгийг давтаж байна гэдэг нь ямар нэг зүйлийг онцлон тэмдэглэж гин гэсэн үг юм. Дараа нь ярих зүйл бол үер үргэлжилсэн хугацаа. Үер 370 хоног үргэлжилсэн. Үер зөвхөн хэсэг бус нутгийг хамарсан бол яагаад ийм их бороо орох юм? Яагаад ийм худаан хугацааны турш орох ёстой юм? Яагаад ийм их хугацаа орох ёстой юм? Бүс нутгийг хамарсан үер байсан бол ийм удаан бороо орох шаардлагагүй байсан юм. Тэнгэрийн доорх бүх уулсын орой усаар хучигдсан байсан. Газар бүх газаргойг дүүргэсэн. Тэгэхээр энэ нь ердийн үер байх боломжгүй юм. Библиэд ус уулсын дээгүүр 24 фит өргөгдсөн гэж хэлсэн байдаг. Тэр үед уулс одоогийнх шиг өндөр байгаагүй. Үерийн дараа дээш өргөгдсөн байх гэж хэлж болох юм. Гэсэн ямартай ч усны түвшин тэр хэмжээнд өргөгдсөн байсан. Зөвхөн бус нутгийг хамарсан үер буух байсан бол хөөгч авдар хийх хэрэг юу илээ? Зөвхөн ойрхот орондыг хамарсан үер байсан бол хөөгч авдар ямар ч хэрэггүй юм. Амьтад тийшээ орох шаардлагагүй юм. Бурхан Нова болон түүний гэр бүлийнхэнд хэсэг хугацаагаар Европ эсвэл Египтээр аялж агаад ирэл гэж хэлгэсэн. Нова болон гэр бүлийнх нь аялгүй газар очиход л болно. Тэгвэл яагаад заавал хөөгч авдар барих ёстой байсан юм бол? Бас яагаад заавал томмыг хийх ёстой байсан юм? Яагаад бүх төрлийн амьтдыг гэж? Бас яагаад шувуу гэж? Шувуу нисээд явчих чадна штэ. Бүс нутгийн үер байсан бол өөр газар руу бусад амьтдыг зөөвөрлөх байсан. Хос хосоор нь оруулсан гэж байгаа нь тэр чигтээ бүх амьтдын удам угсааг хадгалахын тулд байсан гэсэн үг юм. Дэлхийг хамарсан үер байж ич сая ийм авдрыг бүтээх нь утга учиртай юм. Дараа нь эзэлхүүний талаар ярив. Хэмжээ нь бус нутгийг хамарсан үерт хэтэрхий томтгоор байсан. Түүнчлэн теологийн үүднээс авч үзсэн ч үерийн шүүлтэд хамрагдалгүй үлдсэн хүмүүс байсан бол дэлхийн завхарлын төлөө хүн төрлөختнийг шүүн гэж байгаа нь бүхэлдээ ямар ч утгагүй зүйл болох байсан юм.
Бурхан хэлэхдээ дэлхий дээрх хүмүүсийн бузар, гим нүгэл нь үлэмж их болсныг харлаа гэсэн байдаг. Энэ нутгийн гэж хэлээгүй, харин дэлхийн гэж хэлсэн. Шинэ гэрээний Библиэлд ч 2 дугаар Петр 3:5-7 дугаар ишлэлдэр ингэхдээ дэлхийг сөөрүүлсэн тэрхүү үерийг эрх ертөнц болон одоо байгаа ертөнцийн ирээдүйн шүүлттэй харьцуулсан байдаг. Хэрвээ өнгөрсөн шүүлт нь нэг бүс нутгийг хамарч байсан бол яригдчаа шүүлт нь ч бас нэг бүс нутгийг хамрах ёстой. Есүс Христ 2 дахь эрэхтэй ертөнцийг шүүхийн тулд ирж байгаа тул эхний шүүлт ч бас дэлхийг хамарсан байх учиртай. Хэрв үер бус нутгийг хамарсан зүйл байсан бол дахин ирэлт бас бүс нутгийг хамарсан зүйл болох байсан уу? Үгүй ээ. Тэр ертөнцийг тэр чигтэн шүүхийн тулд ирнэ. Сүүлд нь нэмж ярих ёстой нэг зүйл бол бид Эден цэцэрлэгийг олж чадаагүй байгаа. Эхлэл 2 дугаар бүлэгт Эден цэцэрлэгийн газар зүйн байршлыг тодорхойлсон байдаг. Бид Эден цэцэрлэгийг олж чадахгүй байгаа шалтгаан нь үерийн өмнөх дэлхий бүрэн сүрсэнтэй холбоотой юм а. Одоо Эден нь хэдэн мянган фут тунмал ордуудын доор булагдсан байгаа. Тэгэхээр энэ үер бол орон нутгийг хамарсан үер байгаагүй юм а. Библи хэлэхдээ Бурхныг харахад дэлхий нь завхралт автсан байжээ. Учир нь дэлхий дээрх мах цустай бүхний үйл явдал эвдрэн завхарчээ. Эцэст нь шүүлтийн өдөр ирлээ. Бурхан айлдахдаа би газар дэлхийд үер буулгаж тэнгэрийн доорх амин амьсгаатай биетэн бүхнийг устгана. Газар дэлхий дээр байгаа бүхэн үхэн гэж айлдав. Ноагийн үерт итгэдэггүй дэлхийн геологч бүр ангараг гариг дээр ийм төрлийн их үер болсон гэж үздэг. Бүтээл онолыг баримтлагч нар, бусад үйл итгэгч нар, бурхангүй үзэлтэй геологч нарын нэгэн адил ангараг гариг дээр ийм үер болсон гэж итгэдэг.
Энэ нь яг манай дэлхий дээр болсонтой адилвтар үер гэж тэд боддог. Магадгүй солирууд ирээд мөргсөн байж болох юм. Дэлхийн гадаргын бараг 70% нь 2 миль гүн усаар бүрхэгдсэн атал үер болсон гэдэгт яаж тэд итгэхгүй байж чадна вэ? Ангараг гаргийг бүхэлд нь хамарсан үер болж ижиг гэдэгт маш амархан итгэж болоод байгаа хэрнээ дэлхийд ч гэсэн ийм үер болсон гэд мянган баталгаа байхад тэд яагаад итгэдэггүй юм бэ? Тэр их ус хаанаас гарч ирээд хаашаа алга болсон юм бэ гэж асууна. Дэлхийн бөмбөрцгөө харал та. Дэлхийн бөмбөрцгийн 4/3 нь тэр чигтээ ус байна. Тэр ус одоо ч гэсэн байна. Хамгийн их асуудаг асуулт бол тэр их ус хаанаас гарч ирээд хаашаа шингэсэн бэ? Гамшигын үеийн тектоник хавтангийн хөдөлгөөний загварыг ашиглан үүнийг хялбархан тайлбарлаж болно. Гамшигын үеийн хавтангийн тектоникийн үйл явц нь Юрдийн үеийн хавтангийн тектониктэй маш төстэй байдаг. Гол ялгаа нь гэвэл үйл явц өрнөх хурд юм. Өнөөгийн байдлаар тектоник хавтангууд жилдээ хэдэн инч орчим хөдөлж байдаг. Харин үерийн үеэр тэр бол тэрбум дахин хурдан хөдөлсөн гэсэн үг юм. Үер эхлэх үед хавтангуудын хөдөлгөөн нь далайн гүний ёроолдох булаг шантнаас эхэлсэн. Библиэд газрын гүний бүх булаг асар ихээр оргилсон гэсэн байдаг. Далайн дундах нуруу нь 44,000 миль урттай юм. Ихэнх хэсэг нь усан дор байдаг. Тийм ч учраас далайн дундах нуруу гэж нэрлэдэг. Хэрэв далайн бүх нуруу нэгэн зэрэг оргилсан бол далайн ёроол яг ингэж хөдлөнө. Тэгвэл далайн дундах нуруунууд дэлхийн өнцөг булан бүрт ойролцоогоор ижил цагт дэлбэрэх байсан. Эхний энэ дэлбэрэлтээр далайн усны түвшин 1 милээр нэмэгдсэн байх учиртай. Дараа нь далайн ёроол гинэт дээш өргөгдснөөс болж үүссэн цунами тэв рүү чиглэсэн байх ёстой. Энэ нь үерийн эхний шат байсан юм. Үерийн 2 дахь үе шатанд тэнгэрийн усны хаалт нээгдсэн юм. Библиэд эдгээрийг ийм дараалаар бичсэн тохиолдлын хэрэг биш юм. Газрын гүний бүх булаг асар ихээр оргилж энэ үед царцдас хагарч дуунаас хурдан уурын дэлбэрэлт болсон. Далайн ус дээш оргилсон. Ингэж дээш гарсан ус дэлхий даяар аадар бороо болж орсон юм. Нийт 40 өдөр 40 шөнийн турш бороо орсон хүмүүс бүгд мэддэг. Гэхдээ нийтдээ 150 хоногийн турш газар усаар хучигдсан байсан. Библиэд газрын гүний бүх булаг асар ихээр оргилсон гэсэн нь үерийн өмнө дэлхийн царцдасын хагарлыг хэлж буй хэрэг юм а. Хайлмал материал хатуурах тусмаа тэлдэг. Далайн ёроол ингэж тэлж нэмэгдснээр далайн усны түвшин нэмэгдэхэд хүрсэн. Тэгэхээр энэ нь далайн ёроолын гадаргуу илүү дээшилсэн гэсэн үг. Улмаар далайн ус дээшилж тэвүүдийг бүрхэж эхэлсэн. Харин шинэ далайн ёроол нь аажмаар хөрснөөр далайн усны түвшин багасч ус эргээд далаа руугаа урссан. Тэр үед болсон үерийн ус одоо ч дэлхий дээр байна. Тэр ус үерийн улмаас бий болсон юм. Далайн шин сав газар руу урсан ирж тогтсон. Үнэх хэрэгтэй дэлхийн 70% усаар бүрхэгдсэн хിവэр байна. Тийм ээ. Тэр үед болсон үерийн ус одоо ч байна. Далайн сувгуудын гүнд байна. Зарим сувг нь 8 милийн гүнтэй байна. Одоо бид 10 милийн гүн далайг харж байна. Хэрвээ манай дэлхийн хуурай газрыг тогтцсон далайн ёроол нь өндөр байсан бол өнөөдөр дэлхийн хуурай газаргүй усан гараг байх байсан юм а. Тэдний хийж чадах эцсийн зүйл бол сайндаа л тэр их ус хаашаа урсаж алга болсон юм бэ? Тэгвэл тэр ус одоо ч гэсэн байна. Нөхцөл байдал өөрчлөгдөж тэр ус одоо гүний сав газарт байна. Үерийн загварыг гаргахад энэ нь ямар ч асуудал болдоггүй юм а. Хоёр тэв хоорондоо холбогдож супер тэвийг үүсгэн хожим нь ялцын тектоник хэмээх процессор салж тусгаарлагдсан гэсэн. Пангеа онлыг бид бүгд сайн мэддэг. Хэдэн сая жилийн турш аажмаар удаан үргэлжилдэг үйл явдлууд үер болсон тэр жил араасаа болж өнгөрснөөр л ялгаатай болохоос биш. Үнэн дээр гамшигт хүргэх тектоник хавтангийн хөдөлгөөн нь Юрдийн үеийн тектоник хавтангийн хөдөлгөөнтэй адилхан юм. Новагийн үер Америк, Европ, Африкийг салгахад хүргэсэн байх гэсэн таамаглалыг анх бүр 1500-аад оны үед алдартай газрын зураг бүтээгч Абрахам Ортелиус дэвшүүлсэнийг мэдээд та гайхах бизээ. Хэдэн зуун жилийн дараа Антонио Снайдер Пелегрини гэгч өөр нэгэн Христэд итгэгч их газрын шилжилт хөдөлгөөний орчин үеийн үзэл баримтлалыг анх дэвшүүлсэн бөгөөд тэрээр нэгэн цагт тэвүүд нэгдсэн байсныг дүрсэлсэн 2 газрын зураг зуржээ. Германы геологч Альфред Вегенер өнөөдөр Пангеа гэгдэх болсон газрын онолын хувилбараа дэвшүүлсэн нь үүнээс хэдэн 10 жилийн дараах зүйл учраас өнөөдөр түүнийг тэмээ шилжилтийн эцэг гэж нэрлэж байгаа нь буруу зүйл юм.
Антониод энэ эрхэм нэр хүндтэй цолыг өгөхөөс татгалцсан нь шалтгаантай хэрэг юм. Учир нь тэрээр Эхлэл номыг үндэс болгон бүтээлийн ихэнх үед зөвхөн нэг төв байжээ гэсэн санааг дэвшүүлснээр буруутан болсон юм. Таны харж байгаачлан Эхлэл номд газрын гүний булаг асар ихээр оргилж эхэлснээс эхлэн үерийн үер чухам юу болж өнгөрснийг тодорхой тайлбарлаж өгдөг. 1950 он хүрч байж л технологи хөгжсөн юм. Усан дагуур аялагч шумбагч онгоцнууд яг Библиэд бичсэн шиг газар онгойж гүний булаг бий болох үед үүссэн том сорив байгааг олж илрүүлсэн байдаг. Хэдэн мянган жилийн түүхтэй энэ ном далайн ёроолд юу байгааг яаж мэдсэн бэ? Библиэд газар доорх эдгээр ан цавууд эхлээд нээгдснээр дэлхийн цацтасыг цоолж маагам цацагдж хүчтэй уурын дэлбэрэлт болж тэнгэр рүү цойлсон гэдгийг хэлдэг. Дараа нь Библиэлд тэнгэрийн усны хаалт нээгдэж 40 өдөр 40 шөнийн турш дэлхий дээр бороо орсон гэсэн. Эхлэл номд дүрсэлсэн нэг бүхэл супертив энд хуваагдаж эхэлж байна. Эхлээд шинээр хуваагдсан твүүд маань салж холдож явхаас өмнө нэг нэгнтэйгээ мөргөлдсөн юм. Энэ нь далайн замуудыг хааж Апачи, Каладоны нуруу зэрэг Америк болон Европ дахь галтуул болон бусад уул нуруудыг үүсгэсэн. Далайн ёроол хайлж маагам үүсгэснээр шин твүүдийн хооронд зайг ихсгсэн. Эрдэмтэд хожим нь Библиэд бичсэний дагуу Атлантын далайн голоор сунсан. Дунд Атлантын нурууны далайн ёроол дэлхийн бусад хэсгүүдээс хавьгүй залуу болохыг олж мэдсэн. Усан доор шинээр үүссэн галтуулын давхрах тэлж өргөжих тусам Хойд Америкийн баруун эргийн доогуур төрн нэгдэж хөрсийг сэндэлснээр далайн амьтадтай холилдсон шавар зуурамгийг асар том цунами тухайн газар нутгийг бүхэлд нь бүрхсэн байдаг. Америкийн нэгдсэн улсын хагасыг бүрхсэн үнс нурмыг цацсан 400 миль урттай галтуулын бүс болох Independence Dyke Swarmтай хамт Rocky улс үүсч эхлэв. Энэ үед баруун хойд дотоод усан зам бий болж усан давтсан сүүлчийн үлэг гөрөвлүүд далайн амьтадтай холилдон Америкийн нэгдсэн улсын төв хэсэгт шавар илс галтуулын үнсэнд дарагдсан байдаг. Үерийн төгсгөлд далайн ёроол тэлхэн багасж хурж эхэлснээр энэ бүх зүйл зогссон юм. Шин асар том далайн ёроол хөрж агших тусам ус далайн шин сав газар руугаа буцан орсож эргээс 1 миль орчим ухарсан юм. Дэлхийд даяар асар их гамшиг авчирсан үерийн гайхалтай нотлохоо бүхий л хэдэн тэрлийн олдуурууд үлджээ. Дэлхий хамарсан үер болсны хамгийн хүчтэй нотлохоо бол тунцсны бүртгэл юм. Дэлхийн хаа сайгүй хүмүүсийн хөл дор байгаа зүйл бол ердийнх давхаргын хоорондох гүлгөр интерфейс бүхий олон зуун өөр хэвтэй давхаргууд юм. Тундасны ийм бүртгэл бий болох цорын ганц арга зам бол дэлхийг тэр чигт нь хамарсан ямар нэгэн үйл явдал тохиолдсон байх ёстой юм. Дэлхийд даярх ийм давхаргууд нь хавтгай, голын сувг байдаггүй юм. Grand Canyon-д юу харж байснаас та санаарай. Дээрээс нь давхарлсан хавтгай биентэй адилхан харагддаг. Хавтгай. Үнэн хэрэгтээ тэнд илэгдэл бараг байхгүй. Газрын гадаргын ийм бүтэц ингэж бүрэлддэг. Үер эхлэх үед царцдсан хөдөлгөөнүүд бий болж үнэндээ газар хөдлөлт үүсгдэг. Усан дах газар хөдлөлт нь цунами үүсгдэг. Дараа нь далайн төв рүү үүссэн цунами тэв рүү хурдлах болно. Цунами хүчээ алдах үед усан дах хурдас доошоо тунаж, ёроолд нь хавтгай давхраг үүснэ. Эхний давхраг ингэж тогтно. Дараа нь дэлхийн өөр хэсэгт усан дотор бий болсон бас нэг газар хөдлөлтөөс олж дахин нэг цунами. Энэ нь магадгүй 7 хоног эсвэл 1 өдрийн дараач болсон байж болно. Цунамигаар ирсэн усан дотор хурдас дахиад тунж үлдэнэ. Дахиад өөр хавтгай давхраг үүснэ. Илэгдэл байхгүй.
3 дахь цунамитай ирсэн хурдас дахиад тунаж эхэллээ. 3 дахь давхар үүслээ. Миний зааварчлаас харахад эдгээр цунами нь нэг цунами. Өөрөөр хэлбэл бүхэл бүтэн ТV-г хамарч чадах хэмжээтэй байсан. Эдгээр давхаргууд усан дор үүссэн. Тийм ч учраас тэд маш олон хүмүүсийн толгойг эргүүлж байна. Хувьслын эрдэмтэд малтлах хийсэн газруудаа хэрхэн тайлбарлаж байгааг харахад их сонирхолтой байдаг. Жишээ нь үлэг гөрөлийн аймгийн цэцэрлэгт хавтгай давхаргууд булагдсан 10,000 үлэг гөрөвлүүд байдаг. Тэнд байгаа палеонтологчдоос 10,000 үлэг гөрвөл энэ хавтгай давхаргад яаж орсон бэ гэж асуувал тэд үер давтаж гол дотор үгсэн юм а гэдэг. Тэгвэл голын ёроол нь ямар хэлбэртэй байсан бэ гэж асуувал голын ёроол нь хавтгай гэж хариулна. Тэгэхээр 5 милийн өргөнтэй 10,000 үлэг гөрвөлийг булшлах хэмжээний устай энэ гол ёроол нь илэгдэж сувг үүсэхээр хүчтэй урсаж байгаагүй гэсэн үг. Яагаад энд голын сувгаас үүдэлтэй эрг алга байна вэ? Яагаад голын ёроол нь илэгдэлгүй байгаа юм бэ? Ёроол нь хавтгай ямар ч илэгдэлгүй байгаа нь тэдний хариултыг утгагүй болгож байна. Гранд хавцлыг харах үед давхаргууд нь ирмэг хэсэг дээрээ мурисан байгаа нь харагддаг. Юурийн бүх үйл явц хурдан өрнсөн учраас тунсан хурдснаас үүссэн давхаргууд хатаж амжаагүй ирмэг хэсгээрээ гүлгэр зөөлөн хിവэр байсан тул үерийн төгсгөлд ус тэдгэрийг атралтуулж нугалсан байх учиртай. Бүх давхаргууд хооронд нь холбож байгаа ийм атрайнууд нь тийм олон сая жилийн түүх байхгүйг харуулж чадах баттай нотлохоо юм шүү. Полистрат чулуужсан олдурууд гэж нэрлэгддэг зүйлүүдийн хувьд ч гэсэн адилхан 2 ба түүнээс дээш давхарга дамжин тогтсон чулуунуудыг 30 сая жилийн настай гэж үзээд идэг. Модны ёроолд хуримтлагдаж эхэлсэн хурдс нь аажмаар холцыг идээд улмаар мод ялзардаг. Тийм мод 100 хүрэхгүй жилийн дараа унахал болно. Гэтэл тэнд 3 чулуулаг давхаргыг нэвтэлсэн босоо байрлалтай мод байна гэдэг нь дэлхийг хамарсан их үер моднуудыг хамж урсгасан учраас усан дээр хөвж байсан гэсэн үг юм. Усанд удаан байсан мод аажмаар хүндэрч доош живсэн байгаа. Моднууд живхтэй ихэвчлэн хэвтэй байрлалд байдаг. Гэхдээ доктор Стив Остны судалж мэдснээр зарим моднууд живхтэй босоо байдлаар живдэг ажээ. Цунамийн давалгаа орж ирэхдээ хурдас авчирч цунам хүчээ алдах үед тэдгээр хурдс нь ёроолд тунаж үлдснээр хавтгай давхаргыг үүсгэнэ. Магадгүй 7 хоног эсвэл 1 өдрийн зайтайгаар өөрөөр газраас дахин цунамийн давалгаа орж ирсэн байх. Цунамийн давалгаа хүчээ алдах үед хурдас тунаж үлдэн эхний давхаргын дээр дахиад давхарга тогтно. Давхаргууд дунд босоогоор тогтсон мод чулуужиж магадгүй. Дараагийн давхарга дээр ийм байдлаар үер модыг 30 футын хурдсаар булж орхиж чадж байгаа бол гранд хавцлыг тогтцыг нь бүхэлд нь 1 жилийн дотор давхарлахад ядах зүйл байхгүй юм. Энэ бол хувьслын онолын цаг хугацааны тайлбарыг нурааж, хувьслын онолыг бүхэлд нь нурааж чадах тайлбар юм. Энэ бол геологийн хамгийн чухал баримт бөгөөд үүнийг коллежид эсвэл хувьслын ертөнцид хинч заадаггүй юм. Хувьслын үзэлтнүүд дэлхий хэдэн сая жилийн настай гэж үздэг ба геологийн багны доторх чулуулгын давхарга хэлбэрийн тогтсон үүний нотлохоо гэж үздэг. Эволюцистийнх нь давхарга бүр нь хэдэн сая чулуулгын формацийг илэрхийлдэг гэж заадаг бөгөөд энэ нь одоогийн үйл явц дээр үндэслэн өнгөрсөн үеийн талаар таамаглал дэвшүүлж болно гэсэн нэг төрлийн үзэл баримтал дээр тулгуурладаг. Ингэснээр тэд дэлхийг хамарсан их үер гэх мэт гамшигт үзэгдэл болж байгаагүй гэж үздэг. Хувьслын үзэлтнүүд мөн далайн амьтад хуурай газрын амьтадтай холилдсон эдгээр чулуулгын давхаргад агуулгадах үерийн нотлохыг үл тоомсорладаг. Нүүрс олборлдог хинээс ч асуусан тэд дэлхийн хаа сайгүй хад чулуунд булагдсан тоо томшгүй олон далайн амьтдыг олсон байдаг. Таны мэдэж байгаачлан Библи хувьслын онолыг үгүйсгэж бүтээл нь ердөө 6000 жилийн настай гэж хэлдэг. Нэмж дууртахад тунмал чулуулга нь усан дор үүссэн учраас тунмал давхарга хэрхэн үүснийг үнэн зөв тайлбарлаж мөн дэлхийг хамарсан үерийн гайхалтай гэрч болж өгдөг юм. Дэлхийн гадаргуу нь ихэвчлэн уснаас үүссэн тунмал чулуулгын давхаргуудаас бүрддэг. Эдгээр давхаргууд усан дор үүссэн гэж байгаа нь тэдний хооронд яагаад илэгдэл байхгүй байгааг тайлбарлаж өгнө. Харин илэгдэл бүхий давхаргууд бий болохын тулд хэдэн сая жил шаардагдана. Дараа нугарсан атрат чулуулгын асуудал гарч ирдэг. Давхарга нь уян зөөлөн байх тохиолдолд
ийм нугараа атраа үүсэх боломжтой бөгөөд энэ нь дэлхийг хамарсан их үерийн үр дүнд бий болсон зүйл юм. Мөн нугарсан давхаргууд нь усаар хансан доод давхарга хатаж амжаагүй байхад ар араасаа хурдан давхарлагдаж байсныг харуулж байна. Дээрээс нь хүч үйлчлэхэд давхаргууд дээрээс доошоо нэгэн зэрэг нугарсан юм. Эдгээр давхаргууд нь олон сая жилийн туршид үүсэх явцдаа хамтдаа нугарсан гэж үзэж байгаа нь геологчдын ажиглалд хийж буй зүйлд тайлбар болж чадахгүй. Бидний олсон тунмал чулуулгын давхарга нь усанд үүссэн гэдгийг бодох үед зөвхөн усан дотор хурцтай булалт гэсэн зүйл л энэ үзэгдлийг тайлбарлаж өгч чадна. Эдгээр чулуулгын тогтцсон үерийн үеэр маш богино хугацаанд үүссэнийг нотлох полистрат мод дэлхийн олон газруудаас олддог. Поли гэдэг нь олон гэсэн үг. Стратеги гэдэг нь моднуудын дундуур нь дамжиж буй давхаргуудыг хэлж байна. Органик биед хэрхэн задардаг талаар тодорхой ойлголттой хүн мөн бол модны эргэн тойронд шороо хог хаягдлын давхарга аажмаар тогтож бороо чийг хуримтлагдан ялцруулдаг учраас модыг хэдэн сая жилийн турш бүрэн бүтэн хадгалах боломжгүй гэдгийг мэдэх бах. Харин нотлох баримтууд нь мод үерийн усанд урсаж ус нэвчин хүндэрсээр улмаар живсэн болохыг харуулж байна. Зарим мод жигд хэвтэй байдлаар живдэг бол зарим модны хувьд үндэс бүхний ёроол хэсэг нь илүү ихээр усаар хансан байдаг. Ийм моднууд ёроол нь хүндэрч жиих боловч их бие нь босоогоороо хөвж байдаг. Энэ хооронд цунамигийн давалгаа модыг богино хугацаанд хурцсын давхаргуудаар булж орхих болно. Жухамдаа геологчид Америкийн нэгдсэн улсын зүүн хэсэгт байсан элс цунамигийн давалгааны нөлөөгөөр твийн баруун хэсэг рүү аваачигдсан болохыг олж мэдсэн байдаг. Энэ нь чулуун давхаргадоор хэрхэн хуурай газрын ургамалтай холилдсон байгааг тайлбарлаж байна. Мөн мод яагаад үндснээсээ салсан байгааг, хамгийн чухал нь эдгээр моднууд яагаад хувьслын онолыг баримтлагч нарын олон сая жилийн настай гэж үзээд байгаа чулуун давхаргуудыг нэвтэлсэн байгааг тайлбарладаг. Эдгээр давхаргуудын зарим нь твийн хэмжээтэй том гэдгийг бид мартаж болохгүй юм. Эдгээр нь мод чулуулга нь өөрөө цаг үед болж байсан бүс нутгийн хамарсан үерүүдээс биш, харин нэг удаагийн гамшигт үерээс болж хуримтлагдсан болохыг харуулж байна. Өнөөдөр бид чулуужсан олдврыг амьдралын мөчлөгийн хэвийн нэг хэсэг гэж үздэг. Гэтэл өнөөдөр үхэж буй ямар нэгэн зүйлээс бид огт өөр зүйлийг олж хардаг. Аз олоход өнөөдөр хэвийн нөхцөлд өгсөн биет огт чулууждаггүй. Харин бурхан тэдгээрийг анханаас нь задарч газар шороо руугаа буцдаг байхаар бүтээсэн юм. Маш олон чулуужсан олдвор олдож байгаа нь урд нь хизээ нэгэн цагт дэлхий дээрх бүх амьтдыг олноороо чулуужахад хүргэсэн гамшиг болж байсныг л харуулж байна. Бодоод үзээрэй. Дэлхийн 71% усаар бүрхэгдсэн. Усаар хэлбэлчсэн чулуулгын давхарга нь дэлхийн бүх чулуулгын ихэнх хэсгийг бүрдүүлж байна. Тэдгээр давхаргууд нь дотор хуурай газар болон далайн амьтад холилдон оршиж байна. Эдгээр чулуулга давхаргуудын зарим нь бүхэл твийг хамарч байна. Эдгээр нь энэ бүхэн нэг үйл явдлын үр дүнд бий болсон гэсэн үг. Олон давхаргууд давхраараа нугарсан байгаа нь бууршлах үйл явц хурдан болж өнгөрсний нотолгоо юм. Чулуулгын давхаргуудын нэвтэлсэн моднуудыг бид олох бөгөөд дэлхийн унцаг бүлэн бураас илэгдлийн хэсгүүдтэй сийлмэл том хавцлуудыг олж харна. Бурхан энэ бүх нотолгоог Библиэл дээрх үерийн гэрчлэл болгон үлдээсэн нь илт байна. Хоёр дахь хамгийн хүчтэй нотолгоо л эдгээр тунмал давхаргууд доторх олдврууд юм. Чулуужсан олдвор бий болохын тулд ихэнх тохиолдолд ялангуяа том биетүүдийн хувьд бүрэн бас хурдан булагдсан байх шаардлагатай. Тиймээс эдгээр олдврууд нь бүрэн гамшигаас болж бий болсон гэсэн үг юм. Маш сайн хадгалагдаж үлдсэн олдврууд олон байгаа нь мөн тэдгээрийн ихэнх нь амьдаараа булагдсан байгаа нь энэ нотлохоог агуулж байгаа нь энэ үерийн гамшигаас үүдэлтэй гэдгийг батлах хүчтэй нотлохоо болж өгдөг. Музейд чулуужсан олдвор маш их байдаг. Музей чулуужсан олдвороор дүүрэн тэдэнд дахиад чулуужсан олдвор хэрэггүй. Музейд 1 тэрбум олдвор цуглуулсан байгаа. Эрдэмтдийн үзэж байгаагаар
Чулуулаг дотор олон тэрлион олдврууд байдаг. Заримдаа замын хажууд зурам эсвэл буг үгсэн байхыг бид хардаг. Гэвч тэд удалгүй алга болсон байдаг. Ясан цайж, сэг зэмээр нь амьтад тоолж харах ясыг нь мэрж арьсан салж ундаг. 10 жилийн дотор зүгээр л шороо, юу ч үлдэхгүй. Гэтэл энд тэрлион олдврууд гарч ирж байна. Тэрлион олдврууд байгаа нь ийм учиртай. Асар их аимшигтай том үер болсон. Энэ дэлхийг хамарсан юм. Ас урттай цунами юмнууд амьтдыг маш хурднаар булшилсан. Үерийн ус татарч эхэлмэгц далайн ус амьтдыг хучсан элсэн дундуур урсаж ясыг нь чулуужуулах эрдэс бодисоор хангаж өгсөн юм. Тийм учраас хэдэн тэрлийн чулуужсан олдврууд өнөөдөр бий байна. Маш сайн хадгалагдаж үлдсэн олдвруудыг бид байнга хардаг. Юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр маш нарийн зүйлүүд хүртэл хадгалагдаж үлдсэн байдаг. Жишээл өөр загас зайлах гэж яагаад булагдсан загас байдаг. Ийм нарийн хөдөлгөөн хадгалагдаж үлдэхийн тулд булшлах явц асар хурдан болсон байх ёстой юм. Өөр жишээ гэх юм бол 6 фут хүртэл урттай далайн хевлэр явагчид болох экватозаврууд зарим нь зулцгаа төрүүлэх явцдаа газарт булагдсан байдаг. Хотоодондоо боловсруулж амжаагүй загастай 12 фут урттай загасны жишээ ч бас байна. Далавчийг нь маш нарийн ажиглаж болохоор зүгий байна. Далавчин дэлгээтэй хөлн нисэж буй үеийн байрлалтай. Энэ нь юу гэсэн үг вэ? Тэр нисэж байжээ. Тэд зүхтахыг оролдож байжээ. Хаа нэг тийшээ нисхийг оролдсон ч үерийн хурцсанд тэд дарагдсан. Тийм ч учраас нарийн ажиглаж болохоор тэр чигээрээ байна. Ийм нарийн бүтцтэй хадгалагдаж үлдэхийн тулд асар богино хугацаанд тэд булшлагдсан гэсэн үг. Яг Библиэлд бичсэнтэй энэ тохирч байна. Үерийн гамшиг нь маш хурдан, гинти, дэлхийн хэмжээний сүрлийг авчирсан юм. Тийм учраас үерийн явцад зарим амьтад нарийн тод төрхтэйг ямар нэгэн үйлдэл гүйцэтгэж явах явцтай яг тэр чигээрээ булагдсан байдаг. Энэ нь үерийн талаарх Библийн тэмдэглэгээтэй нийцэж байна. Дэлхийн бүх чулуулгын давхаргуудаас тэрч байтугай Кембрийн болон Юрийн галав зэрэг чулуулгын давхаргуудаас давстай усны амьтад олддог нь таныг гайхшруулж болох юм. Дэлхийг хамарсан их үерийн улмаас чулуулгын давхарга бүрт далайн амьтад байна. Дэлхийг хамарсан үерийн улмаас дэлхийн бүх давхаргуудаас давстай амьтад олдож байна. Үүнээс илүү өөр ямар баталгаа танд хэрэгтэй вэ? Тэгвэл бүр тэвүүдийн гол дундан шүү дээ. Далайн амьтад яаж энэ хүртэл яваад ирвэ? Тэднийг энэ хүртэл авчирсан зүйл бол үер юм. Хувьслын эрдэмтэд та бүхэн эдгээр бүх давхаргуудаас далайн амьтдыг олж харж чадж байгаа. Тэгвэл Америк нэгдсэн улсын төв хэсэг усаар бүрхэгдсэн байхын тулд далайн түвшин дор хаяж 12 удаа нэг дээшилж нэг доошилж байсан гэж та хэлэх гэж байна уу? Occam Razor хүртэл дэлхийн хэмжээний 10 гаруй биш ганцхан үер болсон гэдэгт итгэх нь илүү хялбар шүү дээ гэж хэлсэн байдаг. 1980-ад оноос эхлэн бурхангүй үзэлтэй геологчид өөрсдийн хэрэгцээ шаардлагын үүднээс нэгдмэл үзлээсээ татгалзаж гамшиг сүрэл болсон гэсэн талд орж эхэлсэн. Үлэг гүрүүлийн мөхлийг тайлбарлахад тусламж болох учраас тэд гамшиг сүрэл болсон гэсэн үзлийн талд орсон. Новагийн үер нь үлэг гүрүүлийн үхлийн талаар Юкатад болсон үерээс илүү сайн тайлбар өгдөг. Юкатанд болсон үер маш жижиг, тодорхой бүс нутгийг хамарсан үер байсан учраас үлэг гүрүүлүүдэд бидэнд олдсон байдлаар нь булшлагдах бие махбодын нөлөө үзүүлэх боломжгүй юм аа. Гэтэл бурхангүй үзэлтнүүдийн ертөнцид хинч энэ талаар ярьдаггүй. Тэд Юкатаны үер уур амьсгалын өөрчлөлтийг үүсгэж үлэг гүрүүлэл өсөж өгөхөд хүргэсэн л гэж ярьдаг. Хэрэв та одоо Википедиа руу ороод үлэг гүрүүлийн устж үгүй болсон тухай мэдээлэл эсвэл Чиксулубагийн тоогоо гэд хайвал дараах зүйлийг л хэлнэ. Нэг астероид нисэж ирээд дэлхий дээр унаж агаарт тоос шороо болсноос олж дэлхий дээр их хүүтрэл болж үлэг гүрүүлүүд устж үгүй болсон гэдэг. Өндөр хүчин чадалтай тооцоолол ашиглан Чиксулуб солирын хэмжээтэй адилхан солир унахад юу болохыг бид загварчилж үзсэн. Тэгэхэд субстукс явагдаж листофер буюу чулуун мандал нурж газар хөдөлж үнэн хэрэгтээ дээрх бүх үйл явдлууд солирын цохилтоос үүссэн байж болох л доо. Гэхдээ энэ нь яагаад эдгээр аврах амьтад хурцсанд булагдаж чулуужсан шалтгааныг тайлбарлаж өгч чаддаггүй. 1980-ад онд бурхангүй үзэлтэй эрдэмтэд дэлхий дээр унсан солирын улмаас бараг бүх амьдрал устсан гэсэн онолыг дэвшүүлж эхэлсэн.
Энэхүү онолын дагуу солирын цохилтоос үүссэн асар том цунами болон галтуулын үнс тоосоор дүүрэн үлэг гүрүүлүүд болон бусад их амьдралыг сүрүүлэх дэлхийн хэмжээний гамшигыг авчирсан гэдэг. Ийхүү тэд дэлхий дээрх амьдрал устж үгүй болоход ус галт уул асар их үүрэг гүйцэтгсэн гэсэн үннээс зүгтж чадаагүй. Гэхдээ дэлхий галт уул болон уснаас болж сүрсэн гэдгийг Библиэд хэдийнэ хэлээд өгчихсөн байдаг. Гэвч тэд Библи үнэн байжээ гэдгийг батлахыг хүсээгүй учраас гамшигын талаарх өөрсдийн гэсэн тусдаа хувилбарыг өөрөөр хэлбэл солирын нөлөөлийн онолыг гаргаж ирсэн. Та бүхний мэдэж байгаагаар Эхлэл номд өнгөрсөн үед юу тохиолдсныг нарийн бичиж үлдээсэн байна. Ингэхдээ далайн ёроолдох галтуулын дэлбэрэлтийг дүрсэлж, галтуулын идэвхжилт хизээ эхэлж хизээ зогссон тухай, бороо хэр удаан үргэлжилж, усны түвшин хэр нэмэгдэж газрыг дүүргэсэн тухай өгүүлж, мөн Бурхан анхнаасаа яагаад дэлхийг үерийн усаар шүүх ёсныг ч тайлбарлсан байдаг. Өнөөдөр бидэнд өгөгдсөн хоёр сонголт байна. Нэг талд нь мянган жилийн өмнө дэлхий дээрх бараг бүх амьдралыг устгасан, дэлхийг хамарсан их үерийн талаар гайхалтай дэлгэрэнгүй тайлбарлсан ном байна. Харин нөгөө талд нь хүний бий болгосон онол байна. Гамшигаас улбаагүй гэж үзэж байсан өмнөх загварууд нь таарч тохирхоо болсон учраас 40-од жилийн өмнөөс тэд энэхүү шин загвараа бүтээсэн. Энэ хоёр үзэл санааны аль нь дэлхийн хэмжээний гамшиг болсон гэж үздэг боловч зөвхөн нэг нь л түүхэн баримт. Дэлхийг хамарсан үерийн тухай бичиж үлдээсэн. Дэлхийн бүх соёл иргэншлүүдийн нэгэн адил дэлхийн гадаргын давхаргачлалт олон тэрлэн олдууруудыг бодитоор тайлбарлах чадвартай. Харин нөгөө үзэл санаа нь бодит үнний элементүүдийг өөрчлөн өөрсдийн дураар түүхийг зохиодог. Бодоод үзээрэй. Дэлхийн бүх гадаргуу гамшигт автаж байсан гэж Библи нэгэнтээ хэлсэн. Дэлхийн эрдэмтэд ч бас үүнийг хүлээн зөвшөөрөхөөс өөр сонголт байхгүй. Мөн эхэндээ тэвүүд нэг байсан гэж Библи бичсэн байдаг. Тэд үүнтэй ч санал зөрөлдөх боломжгүй. Мөн Библиэд гамшигын явцад бараг бүх амьтан устж үгүй болсон гэж хэлж байна. Энийг ч бас тэд үгүйсгэж ёрч чадахгүй. Далайн амьтад дэлхий даяар тархсан байна. Үерийн үеэр ус дэлхийн хамгийн өндөр уулын оройг далдалсан гэдгийг Библи хэлдэг. Дэлхийн хаасайг олдож байгаа далайн амьтдын чулуужсан голдурыг тайлбарлахын тулд эрдэмтэд өөрсдийн онолыг бий болгосон. Дэлхийн анхны байгаль орчин бүр мөсөн сүтгэгдсэн. Үерийн өмнөх деважин устж үгүй болсон. Бурхангийн үзэлтнүүдийн бий болгосон загварын дагуу бол балар эртний ертөнд устж үгүй болсон гэдэг. Үер дэлхийн ихэнх хэсэгт хөлдөлт явагдахад хүргэсэн гэдгийг та бүү мартаарай. Халуун далайн ууршилтаас олж их хэмжээний цас урсан. Галтуулууд агаар мандалд их хэмжээний үнс, тоос шороо цацагдсанаас олж нарны гэрлийг хаасан. 100 цагт сэрүүсч цас орхон. Дэлхий даяар мөсөн бүрхүүл үүсэх шалтгаан болдог. Библиэд өгүүлж буй үерээс ихтэй энэ зүйлийг хувьслын эрдэмтэд мөсдлөхийн үе гэж нэрлэдэг. Эхний үзэл санаа цаг хугацаа өнгөрөх тусам улам олон нотлох баримтаар үнэн болох нь баримтлагдж байгаа бол харин нөгөө нь баримт дээр үндэслэн хүний бий болгосон санаа цаашлаад ийм зүйл тохиолдно гэдгийг Библи урьдаас зөвгнөж хэлсэн байдаг. 2 дугаар Петр номыг харах юм бол эцсийн өдрүүд ойртох үед үл итгэгч нар үерийг санаатайгаар үл ойшоох болно гэжээ. Энэ нь бурхангүй үзэлтэй эрэгтэй эмэгтэй хүмүүс. Энэхүү гамшигт үйл явдлыг балар эртний үед хамааруулж шинжлэх ухааны бодит түүх гэхээс илүү шинжлэх ухааны уран зөгнөл гэж ойлгохоор худал хуурмыг бий болгоод үүндээ итгэх замыг сонгосон гэсэн үг. Гэсэн ч энэ нь яг л Библиэлд хэлэгдсэний дагуу болж байгаа хэрэг юм. Библийн үг болон үерийн түүхэнд үнэнд үл итгэх байдал нэмэгдэх нь эцсийн цаг ойрцсны тэмдэг байх болно гэж Библиэд тодорхой бичсэн байдаг. Хувьслын онол ч гэсэн энэхүү шашны тахилч нар нь хуучилсан онолоо байнга шинжилж байдаг бол харин бидэнд Библиэлд эцсийн бөгөөд үнэн хизээч өөрчлөгдөшгүй тайлбар байна. Цаг хугацаа өнгөрөх тусам нотлох баримтууд Библи үнэн болохыг баталсаар байна.
Өнөөдөр та музейд очоод үлэг гөрүүлүүдийн үзмрийг харах юм бол тэдний хажууд байрлуулсан амьтад хачирхалтай хэвийн бус харагдаж байгааг анзаарна. Та өмнө нь музейд Тираннозаврус Батарын хажууд баау могоо байхыг харсан уу? Үгүй бах. Гэхдээ үлэг гөрүүлтэй хамт олдсон тийм могоо бий. Та өмнө нь стегозаврын хөлд наалдсан яст мэлхий харж байсан уу? Үгүй бах. Тэгвэл ийм олдурыг ч бас олсон байдаг. Та дээгүүр нугас нисэж буй Тираннозаврын олдурыг харсан уу? Үгүй л дээ. Гэхдээ Тираннозавртай хамт олдсон нугас байна. Бүх 7 төрлийн ангиллын амьтад үлэг гөрүүлтэй хамт олдсон байдаг бөгөөд тэд өнөөгийн амьтадтай харагдах байдлаараа адилхан юм. Музей ийм олдуруудыг үзүүлдэггүй. Хэрвээ тэд үлэг гөрүүлийг хамтдаа олдсон амьтадтай хүмүүст үзүүлэх юм бол хувьсал болоогүй юм байна. Үлэг гөрүүлүүд зүгээр л устсан байж тээ гэж тэд хэлэх болно. Гэвч эрдэмтэд хувьсал гэсэн санаагаа сурталчилахын тулд үлэг гөрүүлтэй хамт олдсон орчин үед амьдарч байгаа тэдгээр амьтдыг үзмрээс хассан юм. Таны мэдэж байгаачлан саяхан хийгдсэн үлэг гөрүүлийн зөөлөн эдийн шинжилгээ нь дэлхий болон орчлон ертөнцийг балар эртний гэдэгт итгэдэг хүмүүст бага зэрэг эргэлзээ төрүүлсэн байж болох юм. Мэри Швейцер 1990-с 2000-ад оны эхээр артерийн судасанд уян харимхаа бодисыг анх олсон хүн юм. Татсан ч буцаад анхны хэвэндээ ордог тул уян харимхаа гэж байна. Үлэг гөрүүлийн зөөлөн эд нь хамгийн сүүлийн үеийн олдуур юм. Гэтэл тэд үүнийг ил гаргахыг үнэхээр хүсэхгүй байна. Үүнийг ямар ч сурах бачигт оруулаагүй. Хатагтай Мэри олдуурын ясыг тайрах үед дотроос нь ялзарч муудсан үнэр гарсан. Үлэг гөрүүлийн яснаас ялзарч буй үнэр гарах ёсгүй юм. Хэсэг хугацааны дараа Марк Армитаж Терцапаторын ивэр дээр ажиглалт хийж үзжээ. Тэрээр ясны материал, ясны зөөлөн эд болон шүрмсэнд остеоцит байгааг олж мэджээ. Энэ нь сундаг шүрмсний суналт гажилтын хэмжээг тодорхойлдог. Тэр суналт 100% байсан. Сантана рапорт чулуужсан олдуурын чулуулгын булчингийн эдийг үзэхэд хөлний ясан дээрх хатсан мах шиг булчин нь байсан. Мөн энэ тесалозаврын ясны хувьд ч гэсэн адилхан микроскопоор ашиглан эдгээр ясны дотор талыг ажиглахад яс нь уян харимхаа бодис эд эстэй болохыг олж мэдсэн. Татсан ч анхны байдалтай эргэн орно. Эрдэсчсэн эсвэл чулуужсан зүйл байх юм бол та ингэж сунгаж чадахгүй. Тэгэхээр энэ хизээж эрдэсчиж хизээж чулуужаагүй гэсэн үг. Энэ нь уян харимхаа. Өөрөөр хэлбэл зөөлөн эд тэр чигээр л хадгалагдаж байна. Ийм олдур яасан ч 100 сая жилийн настай биш. Библийн бичвэрүүдээс бид үүний тайлбарыг олж харах боломжтой. Чүмэг, цусны улаанс, мөгөөрс, коллаген, гемоглобин, булчингийн эслэг уурга. Эдгээр цаатал нь зөвхөн 100 мянган жил хадгалагдаж чадна. Гэтэл 100 сая жилийн настай гэж тооцох ёстой болоод байгаа. Нарийнда 68 сая жил гэдэг 100 сая жил. Уургийн хэлхэнд агуулгадах амин хүчлүүд задарч уургийн нунтаг үүсгдэг. Энэ талаар өнөөдрийг хүртэл ямар ч тайлбар байхгүй. Шинжлэх ухааны тайлбарлах боломжгүй юм. Зүгээр л нэг хэвийн бус гажиг зүйл болж үлдэж байна. Зарим хүмүүсийн талаар ярилцлага өгөхдөө зөвхөн мэдрэлийн давхарга руу л анхаарлыг хандуулдаг. Цусны улаан эсээс анхаарлыг холдуулахыг хүсэж байсан гэсэн үг. T-Rex олдуурын яснаас үлэг гөрүүл тухайн үедээ өндөг тээж байсныг илтгэх нугасны давхарга болсон. Энэ бол зүгээр л анхаарал сарниулах тоглоом тоглож байгаа хэрэг юм. T-Rex үлэг гөрүүлийн яснаас олдсон уурга дээр төвлөрч буй анхаарлыг сарниулах гэсэн зал юм. Калифорни их сургуульд ажилладаг Марк Армитаж Терцапаторын ивэр дотроос зөөлөн эд олсон бөгөөд энэ тухайгаа нийтлэх үед тэд түүнийг ажлаас нь халжээ. Тэд үннийг илрүүлэхээс нь санаатаагаар татгалзаж үннийг нуун дарагдуулж байна. Тэдний хийж байгаа зүйл шинжлэх ухаан биш юм. Энэ бол суртал ухуулга. Энэ оюун бодлыг хянаж, оюун санааг цагдж байгаа хэрэг юм. Зөвхөн шинжлэх ухааны нээлт хийсэн хүнийг шашны байр сууриа илэрхийлж байна гэж үзэж, ажлаас нь халахыг хүсэж байна. 1993 онд гарсан Юурийн галын цэцэрлэгт хүрээлэн хэмээх кино хатаасан хувийн дотор хийж хадгалсан эртний шумуулын дүр зургаар эхэлдэг. Эрдэмтэд шумуулны үлдэгдлээс цус гаргаж авч байгаагаар кино цааш үргэлжилдэг бөгөөд ингэснээр эртний үлэг гөрүүлүүдийг амьлуулах боломжтой болдог. Өөрөөр хэлбэл үлэг гөрүүлийн ДНК-гийн дутуу мэдээллийг
Өнөөгийн мэлхийний ДНК-гаар нөхөж зөв дараалуулснаар үүнийг хийдэг. Энэ канон 1990 оны үед зохиолч Майкл Кричний үлэг гөрүүлүүдийг ямар нэг аргын замаар амьлуулж болох талаарх тайлбарыг эмхэтгийг хичээж яг ийм нэртэйгээр гаргасан номноос санаа авчээ. Юурийн галвын цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээгчдэд үлэг гөрүүлийн ясан дотроос зөөлөн эд олж болох талаар ямар ч төсөөлөл байхгүй. Харин үүнээс хойших олдврууд нь Марк Армитажийн нээсэн сундаг трицератопын эд гэх мэт бусад эрдэмтдийн хуулбарлсан судалгаагаар үр дүн нь баталгаажсан. Нээлт палеонтологийн нийгэмлэгийг бүхэлдэн цочирдуулав. Хэрэв тэд тухайн үед ийм байх боломжтой гэж мэдэж байсан бол Юурийн галвын хүрээлэн каноны зохиолыг дахин бичих байсан юм. Үнэн хэрэгтээ эрдэмтэд эдгээр олдвруудын талаар нийтлэх гэж оролдох үедээ томоохон сорилтуудтай тулгарч байна. Учир нь нийтээрээ үлэг гөрүүлийн зөөлөн эд өнөө хүртэл хадгалагдаж байх боломжгүй хэмээн үгүйсгэж байв. Энэ нь огт байх боломжгүй зүйл гэдэг дээр бүгд санаа нийлсэн. Учир нь хүн бүр эдгээр олдвруудыг олон сая жилийн настай гэж үзэж байсан бөгөөд ийм байхын тулд яснуудын бүх биоматериал аль эрт чулуужсан байх ёстой байв. Тэдний үзэж байгаагаар бол эдгээр үлэг гөрүүлийн ясанд судас гэх мэт биоматериал коллаген зэрэг судас уураг агуулгадах ямар ч боломжгүй ажээ. Үнэн хэрэгтээ үлэг гөрүүлийн ясан дотроос олдсон эдгээр 16 төрлийн биоорганик материалууд дундаас зөвхөн коллаген дангаараа гэхэд л эдгээр яснууд сая жилийн настай гэсэн маргааныг зогсоож байна. Зарим эрдэмтэд коллаген хамгийн цаатал нь 10,000 жил хадгалагдаж чадна гэж яхад зарим нь 900,000 жил гэж үздэг тул нийтээр тохиролцсны үндсэн дээр 100,000 жил гэж тооцдог. Үүнийг ойлгохын тулд энд жагсаасан савхнууд тус бүрдээ 100,000 жилийн хугацааг төлөөлж байна гэж үзвэл эдгээрээс зөвхөн нэг нь л коллагены амьд байж чадах хамгийн цаад хугацааг харуулж байна. 100 сая жилийн хугацааг томруулж үзвэл коллагены амьдрах хугацаа нь үлэг гөрүүлийн ясны талаар тогтоож буй хувьслын үзэлтнүүдийн ердийн хугацаанаас 1000 дахин богино байгааг бид харж байна. Өөрөөр хэлбэл хувьслын онол зөв байхын тулд шаардлагатай хугацаатай харьцуулахад коллагены хадгалагдах хугацаа хэдэн мянгад 1-ээс багагүй хувь байна. Энэ нь коллаген удаан хугацаанд оршин тогтнох ямар ч боломжгүй гэдгийг баталж байна. Коллагены хадгалагдах хугацаа харьцангуй богино байгаа нь эдгээр нь ясны тухай Библиэд юу гэж хэлснийг нотолж байна. Тэдгээр яс нь ойролцоогоор 4400 жилийн настай бөгөөд Новагийн үерийн үед дэлхий даяар булшлагдсан яснууд юм. Ус татарч эхлэхэд бүх дэлхий эмх замбраагүй болсон байв. Ингэж олноороо булшлагдсан үлэг гөрүүлийн яснууд хожим дэлхийн унцэг булан бүрээс олдсон бөгөөд эдгээр нь бүгд нэг нийтлэг хэв шинжийг агуулж байдагтай дэлхийн палеонтологчид санал нэг байдаг. Яс олдсон нөхцөл байдлыг нь харах юм бол бүгд үерт автсан болохыг нь харуулж байна. Одоо та үерийн ус хаанаас ирснийг бас энэ нь анханасаа энд байх ёсгүй байсан тул эцэст нь ширгэж үгүй болсныг ойлгох болно. Ургамал ногоо аажмаар ургаж ус эцсийн амрах газраа болж бүх дэлхийн анхны байдал руугаа нөхөн сэргээгдэж эхлэх болно. Гэвч харамсалтай нь нэгэн цагт үлэг гөрүүлүүдийн амьдрах хамгийн тохиромжтой орчин байсан дэлхий одоо эргэж нөхөгдөшгүйгээр эвдрэн сүйдсэн тул амьд үлдсэн нь агнуулж цаг хугацааны явцад устж үгүй болжээ. Бид тэднийг үлэг гөрүүлээр нь мэдэх боловч домогт тэднийг луу гэж дурсдаг. Ингээд 7 дугаар сарын 17-ны өдөр Авдар Арарат уулан дээр тогтов.
Үер эхэлснээс хойш жил гаруйн дараа Ноа болон түүний гэр бүлийнхэн хөлөг онгоцон дээр байсан бүхэн эцэст нь хуурай газар дээр дахин хөл тавив. Дэлхий даяар домог болон үлдсэн түүхийн бичвэрийн дагуу энэ 8 хүн дэлхий дээр тархан суурших болно. Хожим шинжлэх ухаан удамшил гэдэг зүйл дээшээ явсаар нэгэн цэг дээр ирээд түгжирч байгааг батлах бөгөөд энэ нь яг Библи бидэнд хэлж өгсөний дагуу байгаа хэрэг юм. Үзэл санаа хэрхэн хөгжиж ирсэн явцыг харах юм бол түүх гэдэг зүйл явандаа илүү домгийн шинжтэй болж болно. Домогт үндсэн санаа агуулгадж болох боловч түүх болж чадахгүй. Эргүүлж буцаах аргагүй. Түүх нь илүү түүхэн зүйл болж үргэлжилдэг бол домогч гэсэн домог чиглэлээрээ цааш үргэлжилдэг. Домгоор эхэлсэн бол домгоор л дуусна. Замаа өөрчилж чадахгүй. Энэ хоёр төрлийн жанрын хувьд ялгаатай. Антропологчид, номлогчид болон бусад хүмүүс үертэй холбоотой 200 орчим уламжил байдгийг олж илрүүлсэн. Тэдгээр ихэнх нь далаагаас аслагдсан газар амьдардаг угсаа бүлгийн хүмүүсээс гаралтай зүйлс байдаг. Дэлхийн өнцөг бүрт үертэй холбоотой олон зуун домог байдаг. Тэдний ихэнх нь Библиэд өгүүлж байгаатай их төстэй байдаг. Тэдгээр домгуудад нэгэн зөв шудраг гэр бүл аврагдсан тухай, Бурхны уур хөлнгөөс олж үер буусан тухай, хүн төрлөختний үйл хэрэг Бурхныг хэлэглүүлсэн тухай. Тэдгээр нь бүгд завин дээр гарч амьд үлдсэн хүн болон амьтдын тухай өгүүлсэн байдаг. Домгуудад олон жил төстэй зүйлүүд байдаг боловч Эхлэл номд өгүүлж байгаа жинхэнэ түүх юм. Үүний нотлох зарим баримтыг Библиэд дээрх авдрын талаарх тайлбараас харж болно. Вавилоны Гилгамешийн туйлд авдрыг дүрсэлсэн шоо гардаг. Мэдээж энэ нь усан дотор эргэлзээр байх тул доторх бүх амьтад нь үхэх нь гарцаагүй. Библиэд бичснээр үер 371 хоног үргэлжилсэн байдаг. Харин Гилгамешийн туйлсыг харах юм бол ердөө 6 хоног үргэлжилсэн. Энэ аврах шоо мэт зүйлийг 6 хоногт барьсан гэсэн үг үү? Харин Нова хөөгч авдраа барихад маш олон жил зарцуулсан байдаг. Библиэд өгүүлж байгаа нь бодит түүх юм шүү. Харин бусад түүхүүдийн хувьд бол үерийн дараа Баблийн цамхгаас тарж нүүцгээсэн хүмүүсийн Эхлэл номд бичигдсэн үнэн түүхийн талаарх дурсамжаа дамжуулсан үлдээсэн нь тэр юм. Хүмүүс ойрхот орнод олон жинхэнэ түүхээс холдох тусам цаг хугацааны явцад жинхэнэ утга санаа нь гажиж эхэлсэн. Тэдгээр домгууд ялгаатай хэрнээ ижил төстэй байгаа нь ийм учиртай юм. Библийн их сурвалж нь бүх талаараа бусад их сурвалжаас хараат бус бие даасан байдаг. Тиймээс бусад домгуудад нийтлэх цөмөн болж өгч байсан юм. Баблийн цамхагтай тун тустай 23 өөр орчим түүхийн их сурвалжууд бүртгэгдсэн байдаг. Хүмүүс цамхаг барих гэж оролдох үед бурхан ууралсан. Бурхад хэлүүдийг хувааж хүмүүсийг хүчээр тараасан тухай өгүүлсэн байдаг. Харин Эхлэл номны 12 дугаар бүлгээс хойш Үүнтэй ижил төстэй түүхийг бид харахгүй. Авраам, Исаак, Давидын тухай домгийг өөр газраас орох боломжгүй. Харин Эхлэл 1-ээс 11-р бүлгийн үйл явдлыг дэлхийн өнцөг болон бүрт байгаа хүмүүс мэдчихсэн. Учир нь Баблийн цамхгийн үйл явдлаас өмнөх бүх түүх нь нийт хүн төрлөختөнд хамаарах түүх гэдгийг Библи бидэнд хэлдэг. Тарж явахаас өмнө сонсон түүхээ уламжилсан, тэр нь цаг хугацааны явцад гажсан гэсэн үг. Үерийн дараа Бурхан Нова болон түүний хүүгүүдийг өрөөж Адам, Ева хоёрт хэлсэн шигээ өнөр өтгөн болоорой гэж айлдсан байдаг. Тийм учраас хүн төрлөختөн эндээс дахиж эхэлж байна. Гэхдээ хэдхэн үе өнгөрсний дараа юу болсон бэ? Хүмүүс тал тийшээ тарж явахаас татгалцсан. Хүмүүс бид яг энд Месопотами хүндэд үлдэх болно гэж хэлээд цамхаг барьж эхэлсэн. Тэд нийтээрээ нэг засаглалтай болсон. Эхлэл 11-р бүлэгт Бурхан бүл бүлээр нь тусдаа улс үндэстнүүд болгон тараахын тулд юр бусын хүчээр олон янзын хэлүүдийг бий болгосноор тэдний цамхаг барихыг болиулсан тухай өгүүлдэг. Тухайн үед биологийн удамшлын талаас ойрхон хүмүүс нь хэлний бүлгэрээ гэрлэж эхэлсэн. Рецессив буюу дарагдмал ген нь ноёлогч ген болох үед тэдгээртэй холбоотой физик шин чанарууд илэрхийлэгддэг болохыг бид удамшлаас харж байгаа. Гэхдээ Адамын төрөл гэсэн ганцхан төрөл байгааг Библи тодорхой хэлдэг. Паул хэлэхдээ газрын цээжээр амьдруулахаар нэгнээс хүмүүн төрлөختний үндэстэн бүрийг бүтээж гэсэн байдаг. Тэгэхээр арай цайвар арьстай илүү бараан арьстай хүмүүсээс өөрсдийгөө илүү давуу эсвэл дутуу гэж үзэх нь ямар ч үндэслэхгүй зүйл юм аа. Хүн бүр нь нэг нэгнээс өөр харагддаг учраас өөр харагдаж байна гэсэн шалтгаанаар нэг нэгнээ дургуутсах үндэслэл бидэнд байхгүй юм.
Надаас өөр харагдаж байна гэд дургуцаад байх юм бол бүх хүнийг дургуцах ёстой болно. Бид бүгдээрээ Адам Ева гэсэн хоёрхон хосуудын үр удам учраас бие биеэ хайрлаж хүлээн авах ёстой. Хамгийн сонирхолтой нь хүн төрлөختөн ойрхот орнуудаас үүссэн гэдгийг ихэнх баримт нотолж байна. Хэрв Баблийн цамхгийн түүх үнэн бол энэ үнэхээр оновчтой таамаглал юм. Олон янзын хэлүүд энэ бүс нутгаас эхлэн хуваагдсан юм а. Хөөгч авдар доторх бүх амьтад Арарат уулан дээр гарч ирсний дараа Бурхан Нова болон түүний үр удамтай дэлхий болон түүн дээрх бүх амьтдыг дахин хизээч үерээр устгахгүй гэсэн гэрээ хийсэн. Тэгэд Бурхан Новаг болон түүний хүүгүүдийг өрөөн. Тэдэнд та нар олон үр хүүхэдтэй өнөр өтгөн болж газар дэлхийг дүүргэх түн гэж хэлсэн. Гэвч Шинарын хүндэд суурьшсан хүмүүс Бурханы зарилгийг үл ойшоож оронд нь хамтдаа нийлж хот болон тэнгэрт тулам оройтой өндөр цамхаг байгуулсан бөгөөд энэ нь Бурханыг эсэргүүцэн тэрсэлсэн хэрэг байлаа. Гэвч Бурхан бууж ирээд нэгэн цагт нэгдмэл байсан хил аялгауг нь олон хил болгон хувааснаар цамхаг барихын зогсоожээ. Тэд самуурал айцаасаа болж цамхаг барихаа зогсоосон бөгөөд бүгд тархацгааж дэлхий даяар улс үндэстнүүд болон сууцгаав. Нова болон түүний гэр бүл хөөгч авдраас гарснаас хойш олон зууны турш дэлхийн хүмүүс нэг хэлээр ярьдаг байсан ч харин өнөөдөр дэлхий дээр хүмүүс өвөг дээдсийнхээ тус бүрдээ харайлагдаж байсан гэр бүлээс улбаатай 7000 гаруй өөр хэлээр ярьцгааж байна. Жишээлбэл Итали хэл нь түүний язгуур хэлний гэр бүл болох латин хэлнээс улбаатай. Гэхдээ хэл шинжээчид Палеоперс, Нео-Иран, Парфян, латин зэрэг хэлнүүдийн бүр эртний гарал үүслийг судлахыг ноцтой асуудалтай тулгарсан байдаг. Хэлний бүлгүүд нь явсаар хэл тусгаарлалт гэсэн мухардалд хүрчээ. Энэ нь хувьслын үзлийг баримтлагч нарын олон хэмээн найдаж байсан. Нэгдмэл язгуур хэл эсвэл зарим хэл шинжээч нарын онлын түвшинд яригдж байгаа дэлхийн их хэл гэсэн үзэл санаануудтай зөрчилддөг. Хэрв та хувьслын онлыг баримтлагч нарын хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байгаа Баблийн цамхагтай холбон тайлбарлаж буй гайхалтай тайлбарыг хүлээж авахгүй гэвэл тэдний хаагнаас ч юм хэлүүд бий болсон гэсэн санааг хүлээн авах ёстой болно. Хэрвээ бид газрын зураг дээр ажиглагдаж буй байдлаар нь хэлийг хөөж үзэх юм бол тэнд маш утга учиртай зүйл байгааг олж хардаг. Хамгийн эртний хэлнүүдийн ихэнх нь соёл иргэншлийн үлгийн нутаг гэгддэг нэгэн газраас эхлэлтэй байдаг ба тэр бол даруй Месопотами юм. Түүнчлэн маш олон хэлнүүдийг үүссэн цаг тооллынхын дагуу хөөж үзэх юм бол ойролцоогоор манай эртний өмнөх 3 дугаар мянганы үед өөрөөр хэлбэл үер болон Баблийн цамхгийн дараахан үүссэн болохыг харж болно. Цаашлаад хэл шинжээч нар онлын хувьд ойролцоогоор 94 прото хэлний бүл байх ёстой гэж үздэг бөгөөд олон тооны судалгаанууд тэднийг улам бүр хооронд нь нэгтгэж байгаа учраас цаг хугацаа өнгөрөх тусам энэ тоо багасна хэмээн үзэж байна. Библиэд дээрх Баблийн цамхгийн үйл явдлын үед байсан үндэстнүүдийн жагсаалтаас харахад 70 орчим овог байна гэдг нь санамсаргүй хэрэг биш юм. Эрдэмтдийн тооцоолон гаргасан хэлний бүлийн тоо нь Библиэд дээрх Баблийн цамхгийн үед байсан овог аймагуудын тоотой таарч байх магадлал ер нь хэр зэрэг өндөр вэ? Түүгээрч барахгүй эдгээр ард түмний соёлд дэлхийг сөөрүүлсэн эртний үер өвөг дээдсэн цамхаг барих гэж оролцсон үеийн тухай үлгэр домгууд байдаг. Мэдээж эдгээр домгууд нь өөрөөр байдаг боловч Чироки болон Америкийн бусад овгуудын дунд Баблийн цамхгаас гадна түүхийн ихэнх үед тэдний хэл нэг удаа өөрчлөгдсөн тухай домог байдаг бөгөөд энэ нь олон зуун жишээнүүдийн нэг нь юм. Үүний нэгэн адил хүний генетик ч гэсэн
хилтэй төстэй хэв маягийг харуулдаг. Хүрэл зэвсгийн эрен гэж нэрлэгддэг. 100 гаруй хүний үлдэгдлээс гаргаж авсан генүүд цаг хугацаа ахих тусам генетикийн холц багасдаг болохыг харуулсан. Эдгээр өгөгдөл нь Баблийн цамхгийн үед хайрцангуй генетикийн хувьд бага холилдсон байдалтай байсныг харуулж байгаа нь мэдээж санамсаргүй зүйл биш юм. Шинжлэх ухааны олон салбарт бидний харж буй олон талт саад бэрхшээлийг зөвхөн Бурхны юр бусын оролцоогоор л тайлбарлаж чадна. Энэ үйл явдал бол Бурхан өөрөө хүн төрлөختнийг түүхийг бүхэлд нь өөрчилсөн тийм үйл явдал байсан. Бурхан хүний засаглалыг тогтоож өгсөн ч Баблийн цамхгийн дараа байсан. Мөн үндэстний үзлийг эсэргүүцэж нэг ертөнцийн засгийн газар байгуулахыг эрмэлзэх болсон энэ эрен үед дэлхийг анх үндэстэн болгон хуваасан нь Бурхан байсан гэдгийг санах нь чухал юм. Хүн төрлөختнийг бий болгож эхэлсэн. Хүн төвтэй атеист нийгмийг эсэргүүцсэн нэг нь Бурхан юм. Түүх дахин давтагдах хандлагатай байдгийг ямар ч түүхч танд хэлж өгч чаднаа. Новагийн хөөгч авдартай холбоотой түүх бол зүгээр нэг үлгэр домог биш юм. Энэ бол гарцаагүй бодит түүхийн нэг хэсэг. Эртний энэхүү ертөнц уналдаасаа болж үерээр устгагдсан. Энэ нь ухтаа бүх хүн төрлөختөнд өгсөн шүүлт юм. Хүн төрлөختөн өөрчлөгдөөгүй тул бас нэгэн шүүлт ирэх болно. Энэ үед Новагийн өдрүүчиг байх болно. Тэд гэрлэн, гэр бүл болцгоон, хүн бүр ажиллаа хийн, тус тусынхаа амьдралыг хөөн, шүүлт ирэх болно гэдэгт тэд итгэхгүй. Үер бууж эхэлсэн боловч хүмүүс бэлэн биш байсан. Үер болохоос өмнө хүмүүс идэж, ууж, гэрэлцгээж хөөгч авдар болон номлолын үгүүдэд анхаарлаа огт хандуулаагүй. Мөн эргэн тойрныхоо бүх зүйлийг үл тоомсорлж байсан. Эзнийг дахин ирэхийн өмнө хүмүүс тэрслүү болж Бурхныг үл тоож, Бурхан байхгүй мэт амьдрна гэж Есүс хэлсэн. Эзэн ирж шүүлтийг авч ирэх үед тэд гайханд цочирдох болно. Шүүлт ирж байна. Дахин ирэх гэж байна. Бид бэлэн байх ёстой. Библиэд эцсийн өдрүүд, эцсийн цаг үеийн тухай өгүүлдэг. Хуучин гэрээний янз бүрийн бичвэрүүдээс харвал Библиэлд хэлж байгаа бузар муу гэдэг нь шүтэн шүтэх, элб, эд шид, чөтгөрийг шүтэх явдал бөгөөд мөн эдгээрээс үүдэн бий болдог гажуудлууд юм. Одоо улсын сургуулиуд гэрлэх үзэл санааны эсрэг зааж байна. Тэд хүүхдүүдийг бэлгийн харилцааны талаар ойлголтгүй, гинэн балчир насан дээр нь эртнээс уналтад оруулахыг хүсэж байна. Тэд зүгээр нэг бэлгийн харилцаанд орохч биш. Бүхий л гажсан хэлбэрийн бэлгийн харилцаанд орж байна. Мэдээж бидний дунд газар авсан үр хүндэлт, молийнхын нүгэл, хүүхдүүдийг шатаах, биеэ үнэлэх, сул дорой хүмүүсийг мүлжих зэрэг гажуудлууд байна. Эдгээр нь энэ үеийн бузар муу хар бараан зүйл бөгөөд улам бүр газар авч бүр их нарийн бүтэц зохион байгуулалттай болж ирж байна. Энэ бол маш тодорхой шинж тэмдэг юм. Новагийн үеийн шиг харанхуйд байгааг бид харж байна. Бид энэ харанхуй дотор байгааг та харж байна уу? Эзэн хизээ ирэх вэ? Түүний хизээ ирэхийг хэн ч мэдэхгүй гэж Библи хэлдэг. Гэвч түүнийг ирэхэд бүгд нэгэн зэрэг харах бөгөөд энэ нь яг л тэнгэрт цахилгаан цахихтай адил байх болно. Би лав тэр үед зөв талд байхыг хүсэж байна. Төгсгөлд нь ялагчийн талд хамт байхыг хүсэхгүй хэн байх вүлээ? Энэ нь мөнх гэдэг утгаараа онцгой ач холбогдолтой гэдгийг би мэднэ. Мөнх гэдэг бол цаг хугацаагүй зүйл юм. Хязгааргүй гэдэг зүйлийг бид сайн ойлгож мэдэрч чадахгүй байгаа. Гэхдээ мөнх гэдэг зүйл эзний дахин ирэлт гэдэг бол гайхамшигтай үзэгдэл юм. Гэхдээ энэ нь шүүлтийн цаг ирлээ гэсэн үг юм. Мөн эцсийн төгсгөл байх болно. Шудраг ёс тогтох цаг байх болно. Үер гинет буусны нэгэн адил Есүсийн дахин ирэлт ч мөн тийм байх болно. Үнэхээр хэлж байсны дагуу үер болсон шиг Христ ч мөн хоёр дахь ирэх болно. Үнэхээр ийм зүйл болно. Үер бол идүүгээ ирэх шүүлтийн талаарх сэрэмжлүүлэг байсан юм. Есүс Христ бол дэлхийн түүхэнд хамгийн их дурддагдсан нөлөө бүхий нэгэн юм. Гэвч энэ олон мянган жилийн турш өөрийнхөө талаар түүний хэлж байсан би бол хүний махан биеийг өмссөн Бурхан юм. Хүн төрлөختний аврагч юм. Библиэлд зөвгөнж байсан Месая гэсэн үгэнд итгэхэд хүргэсэн зүйл нь юу байсан бэ? Библи бол ирээдүйд болох зүйлсийн талаарх
Урьдаас мэдүүлж өгөх арга замаар Бурхны сүнслэг нүлэг дахин нотлон харуулж чадсан дэлхий дээрх цорын ганц ном юм. Жишээ нь манай эртний өмнөх 626-ны орчимд иш үзүүлэгч Еремая Израиль эзлэгдэж Иерусалим хот болон сүм сүйтгэгдэн. Вавилончууд Бурхны ард түмнийг захирч 70 жилийн турш цөллөгт аваачна гэж иш үзүүлсэн байдаг. Дараахан манай эртний өмнөх 587 онд түүний энэ иш үзүүлэг биелсэн юм. Мөн 150 жилийн дараа төрөх Кореш хаанд Вавилоны хаалга нээгдэнэ гэж Исая иш үзүүлсэн байдаг. Түүний иш үзүүлсний дагуу манай эртний өмнөх 539 онд Кореш хэмээх хаан болон түүний айрмын өмнө аимшигт хотын хаалга үнэхээр нээгдсэн юм. Ингээд Еремая Исая хоёрын иш үзүүлсэн ёсоор Вавилон мөксөн. Дараа нь Месаягийн ирэлтийг зөвгөнсөн. Даниэлийн алдартай иш үзүүлэг байдаг бөгөөд тэрээр Иерусалимыг сэргээн босгох зарлиг гарснаас хойш 483 жилийн дараа ирэх болно гэж зөвгөнсөн нь Есүсийн гарч ирсэн цаг үетэй яг тохирдог. Есүс ирснээр биелээ олсон иш үзүүлгүүд гэхэд л олон зуун иш үзүүлгүүд байдаг. Сударт Месая Бэтлехемд төрнө. Христ Галилд амьдрна гэж хэлсэн. Христ сургаалт зүрлэлээр зааж сургана ард түмний удирдагч нарт ад үзэгдэн 30 мөнгөн зоосоор худалдагдана гэдг нь ч иш үзүүлэгдсэн. Тэр ч байтугай цаазар авахдаа цовдлох арга хараахан нэвтрээгүй байхад Христ чулуугаар биш харин цовдлуулах болно гэдгийг иш үзүүлсэн байдаг. Цаашлбал Даниэлийн зөвгөнлийн нэгэн адил Месаягийн он цагийн дарааллыг хэлж өгсөн өөр иш үзүүлэгчид ч бас бий. Хааны таяг Юдагаас салахаас өмнө ариун сүм хിവэр байх үед гэхдээ ариун сүм нураагдахаас өмнө Христ мэдлэг болно гэдгийг иш үзүүлсэн байдаг. Хамгийн анхаарал татах зүйл бол Давидын удмаас гаралтайг нотолж байхын тулд тэрээр угийн бичгийн бүртгэл устгахаас өмнө төрөх ёстой байв. Манай эртний 70 онд сүм нурахад угийн бичгийн бүртгэл устсан байдаг. Гайхалтай нь Месаягийн тухай эдгээр олон иш үзүүлгүүд бүгд хамт биелсэн яг тэр цагт Христ энэ газар дээр алхаж байв. Эцсийн өдрүүдэд хуурамч Месая гарч ирнэ. Өөрийгөө Христ хэмээн итгүүлэхийн тулд олон хүмүүсийг хуурч мэхлэх болно гэж эзэн бидэнд анхааруулсан байдаг. Бичээс энэ хуурамч Месаяг Антихрист гэж нэрлэдэг. Энэ богино хугацаанд Антихрист болон түүний тогтолцоо засаглалыг гартаа авна гэж Библиэд бичсэн байдаг. Баблийн цамхгийн үед байсан шиг улс орнуудад үндэсний хил нь устгагдаж, үндэсний эрх мэдэл нэгдсэн нэг хяналтын системээр солигдож, нэгдсэн нэг удирдлагатай болно. Антихристийн тунхагснаар боддоггүй, итгэддэггүй хүмүүс худалдаж бас худалдан авч чадахгүй. Олон хүмүүс үхэлд тушаагдах болно. Өнөөдөр улс төрөөс ангид хувь хүмүүс эргэн тойрондоо антихристийнхтэй төстэй дид бүтэц бий болж байгааг олж харж, мөн бусад олон хүмүүс үүнийг хүлээн зөвшөөрснөөр өнөөдөр дэлхийн нийтийг хамарсан сэрэх үйл явц өрнөж байна. Библи зөвгөнсөн тахал, өлсгөлэн, дайн, өндөр инфляц, ёс бус байдал, байгалийн гамшигуд нь Библиэд их гай гамшигын үе гэж нэрлэдэг. Сатааны эрх мэдэл хүчээ авах тэр үе рүү зориуд зохион байгуулалттайгаар эргүүлж буй хэрэг гэдгийг олон хүмүүс анзаараад байна. Одоо Бурхан Израиль руу дахин анхаарлаа хандуулах цаг нь болжээ. Учир нь Израиль хараахан биелээгүй байгаа Библийн олон иш үзүүлгийн төвд байдаг. Эцсийн өдрүүдэд Бурхан Израилийг эргэн тойрных нь бүх үндэстнүүдийн дунд зовлон зүдгүүртэй болгоно гэж хэлсэн. Захараягийн иш үзүүлгийг бид одоо ч харж байна. Дэлхий дээрх энэ жижигхэн толб удахгүй болох дэлхийг хамарсан дайны төв нь байх болно гэдгийг бодоход энэ нь үнэхээр гайхал төрүүлэхээр байдаг. Бурхны иш үзүүлэг бүхий төлөвлөгөө төгсгөлийн оргил цэг рүүгээ ойртох тусам их эзний дахин ирэлт болон Израилийн аврал хаяанд ирэх болно. Гүн гүнзгий хайрынхаа учир Бурхан ертөнцийг шүүхэр ирэх хүүгийнхээ ирэлтийг хойшлуулж байсан. Бүх хүн төрлөختөн ариун Бурханы өмнө аимшигт нүгэл үлдсэн
гин буруутай гэдгийг та мэдэж байгаа. Хэрэв хүн бүр тус бүрийнхээ үйлсийг бурханд тайлагнавал тэд аимшигтай шүүлтийг хүлээн авах нь гарцаагүй. Гэвч энд дуулгах сайн мэдээ байна. 1-р Коринт номд илчлэгдсэн Бурхны агуу төлөвлөгөө нь Адам гэсэн ганц хүний дуулуургүй байдлын улмаас хүн төрлөخت нийтээрээ ял буруутгалыг хүлээн авсан бол Есүс Христ гэгч ганц хүний дуулууртай байдлын улмаас уучлал хийгээд авралыг хүлээн авах боломжтой болсон. Хэрв нэг хүн нүглийнхээ учир бүгдийг үхэлд хүргэсэн бол нүгэлгүй Есүс Христ дуулууртай байдлаараа бүгдийг амьлуулж чадах нь гарцаагүй. Бурхан өөрийн мэрэгэн ухаан өршөөл нэгүслийнхээ дагуу тэр нэгнээр дамжуулан түүний өмнө зөвтгөгдөж болох хялбар арга замыг бидэнд харуулсан. Тэр бол Бурханы хүү Есүс Христ юм. Бурхан төгс ертөнцийг бүтээсэн гэж Библиэд бичсэн байдаг. Адам нүгэл үйлдсэн. Адамын нүглийн улмаас бид бүгд нүгэлтэй болж төрсөн. Гэхдээ бид бас угаасаа нүгэл үлдэхийг сонгодог. Бид Бурханы эсрэг тэрслэхийг сонгосон. Бид бүгдээрээ бодол санаа, үгээрээ, үйлдэлээрээ, хормон үйлдэлээрээ, хийж чадаагүй сайн үйлээрээ, мунхаглал, сул дорой байдал, эсвэл өөрсдийн санаатай үйлдэлээсээ болж Бурханы хуулийг зөрчсөн. Бурханы өмнө бид бүгд гин буруутай. Бид бүгд шүүгдэх зохистой. Ром номонд нүглийн хөлс бол үхэл гэж хэлсэн. Тиймээс Бурхан өөрийн хүү Есүс Христийг илгээж бидний өмнөөс Бурханы уур хилэнг хүртэж бүх нүглийн төлөөсийг түүгээр төлүүлэхээр загалмайд түүнийг цовдлсон. Бидний нүглийн төлөөсийг түлж мөнх аймыг бидэнд өгсөн гэдгээ батлахын тулд тэр үхлээс дахин амьлсан. Бидний төлөө хийсэн зүйлийнх нь учир бид түүнд хариу үзүүлэх ёстой. Хинч таны өмнөөс хариу үзүүлж чадахгүй. Бидний хүн нэг бүр Бурханы өмнө гин буруутай шүүлтийг авах зохистой байсан гэдгээ хүлээн зөвшөөрч дараа нь Есүс Христийг өөрийн аврагч эзнэр хүлээж авах ёстой. Ингэж чадвал бид уучлагдах болно. Ингэснээр бид Бурхантай зөв харилцаатай болж Бурхантай амьд бодит харилцааг тогтоох бөгөөд мөнх аймыг бэлэг болгож хүлээн авна. Ноагийн хүүгч авдар нь хүн төрлөختний авралын төлөө баригдсан гэдгийг бид сонссон. Хүүгч авдар нэг хаалгатай байсан ба энэ нь тийш нэвтрэх цорын ганц үүд байсан. Бурханы зааврын дагуу ингэж хийгдсэн. Бурханд бас аврагдах цорын ганц арга зам бий гэж хэлсэн. Авдар дээрх авралыг харах юм бол энэ нь Бурханы шүүлтээс хүмүүсийг хамгаалах явдал байсан. Хэн нэгэн аврагдахын тулд Бурханд итгэж түүнийг хүлээн авах ёстой бөгөөд аврагдахын тулд тэр замаар л орох ёстой. Бурханд хүрэх цорын ганц зам бол жинхэнэ асуудал биш юм. Бидний хувьд гол асуудал бол бидэнд юу хэрэгтэй байгааг бидэнд хэлж өгч чадах нэгэн дээр бид очихыг хүсэх хэрэгтэй. Бидэнд хэрэгтэй зүйл бол түүний аврал. Библиэд биднийг нүгэлтэй гэсэн. Түүнд бид түшиж найдах ёстой. Эцэст нь хэлэхэд бид бүгдээрээ сэтгэлийнхээ гүнд бид ийм байх ёсгүй гэдгийг мөн бүх зүйлийг бүтээсэн Бурхан байгаа гэдгийг бид мэддэг. Энэ бүхэн яасан ч хүний хийсэн зүйл биш. Энэ бүх бүтээл бүх тайлагдшгүй нарийн төвөгтэй зүйлс бүтээгч байгаа шүү гэдгийг л бидэнд сануулдаг. Хэрв тийм бол бид ердөөл бүтээл юм. Бүтээл бүтээгчтэйгээ харилцахаас илүү сайхан зүйл хаа байх вүлээ? Бүтээгч хүний туулдаг бүхнийг өөрөө туулсныхаа эцэст бидний өмнөөс өөрөө нас урснаар бид түүнтэй харилцах боломжтой болсон. Иохан 14:6-ад би бол зам, үнэн, ам, мөн гэж хэлсэн. Хинч надгүйгээр эцэгт хүрэхгүй гэжээ. Тиймээс биднийг аврахын тулд махан бий болж ирсэн Бурхан руу бид гарч очиж түүнд итгэж түүний үгийг хүлээн авбал тэрээр бидэнд би чамайг аврах болно гэж айлдсан. Энэ бол Бурханд хүрэх зам юм. Би бол зам, над руу ир. Тэгвэл та нар Библиэд амласан бүхнийг мөнх аймыг хүлээн авч Бурхантай амьд харилцаа тогтоох болно. Мөн энэ амьдралдаа бидний төсөөлж чадхааргүй зүйлүүд. Бурхан өөрийг нь хайрлсан хүмүүст бэлтгэсэн бүхэл бүтэн амьдрал бидний өмнө байна. Эртний Иерусалим 2000 жилийн өмнө Бурхан эцэг шударга ёс амар амгалангийн шин 90 үеийг эхлүүлэхийн тулд хүүгээ дэлхий рүү илгээсэн юм. Гэвч хүмүүс жинхэнэ Месаяг хүлээн авахаас татгалцсан. Тэд хайр, баяр баясгалан, гоо үтсэглэн амьдралыг өөрөө бүтээсэн гэж Библиэд бичсэн. Тэр нэгнийг үзэн ядсан юм.
хүмүүс Христийг сүр жавхланд хаанчлаа байгуулах ёстой. Яг тэр газар нь загалмаад цовдлсон. Гэвч Бурхан эцэг Есүсийг үхлээс амьлуулж түүний золилтоор дамжуулан олон мянган хүнийг аварсан. Учир нь Есүс Христ бол ертөнцийн гэрэл. Түүн дотор ямар ч харанхуй байхгүй. Бурхан ертөнцийг үнэхээр хайрлсан тул цорын ганц хүүгээ өгсөн. Ингэснээр хүүд итгэвч хинч мөхгүй, харин мөнх амьтаа болох юм аа.